Зя хөөхөн хандаа гэж. Хандагийн них гоё өөр ингэсэн юм юу юм? Ингээд чиний нэг юм хөдөлгөөн чи аюу гоё. Би ингээд юм хэлэнгүүт. Энэ юу гэсэн юм? Тийм ээ гэж юм уу? Нөгөө нэг ингэж байна аюу гоё. Би дуурах гэж юус чадахгүй сая би бүр толны өмнө очиж энийг хийж үзлээ штэ. Гэсэн чи. Тэр хараа. Өсчин гоё юм. Гү харин тийм энийг юусоо. Нөө гоё. Манай өсчийгч нааг харж аваад сая Япон явчаад ирсэн чинь хоёулаа нэг өсөй гоёлаа гэх. Чамчаал төтөх тэмцгээ гэх. Хуучин би юм тэгш үстэй байсан. Тэгээ онготой буцаад энэ рүү. Би ирлээ. Монголчуудаа. Ирлээ. Ирсэн байна. За одоо бид нэр яхаа нэрлэгчээ бид нэр одоо манай нэвтрүүлгийн уламжлал буюу нэг тоглоомоор эхэлдэг. Хоёрын урд бөглөө байгаа. За идэх юм уу ч гэсэн. Хоёр тэгээ гардан дотроо ингэ нууж агаад хит байгаа таалга. Бага хтаа өстө таадаг байлаа ч гэсэн. Би тоглож исэн зөндөө тоглож исэн. Энэ бүглэг чинь бүр янз бүр болгоод штэ яа хавтгалж байгаа л ингэж мгил. Тэгвэл туршлагатай юм байна. Тий би байсан бис. Өө тэг хамаг тактик ирүүлж. За. Ингээ ардаа нуух юм уу? Гэхдээ зүгээр ингээл та. За. Одоо сонсдог байхгүй юу? За эхлэх үү? Ард камера өөр байгаа юм шүү дээ. За. 3. 3 А би хэлдэг лөө. 1 Нэг хатгсан юм биш үү? Том гартагийн ингээд зайхан давуудал байна. Чи том гартай юм уу? Тийш дээ. Би бүр том гартай шүү дээ. Гүү чинийх гоё нарийнх юм байна. За би тэгж хэлэх гээд. За. 2. Би төрөлд үсэ хариугаа авсан сая. Тактик гэж юм байгаа байхгүй юу? За одоо чи хэлэр за. За. Нэг юм болоод байна. За. Юм байхгүй. Байхгүй. 0 тэг 4. Ямар би яг 6 гэж бодож ирсэн шүү дээ. Чи намайг ингээд тактикээр алдуулчихж байгаа байхгүй. За бид нэр бол хараа үнэхээр тактиктай тоглогч, тактиктай продюсер хоёрыг авах хэрэгтэй. Яалчгүй бид хоёр нь хоёулаа волейболын тамирчид болохоор чинь тактик спорт нэг юм болохоор яалтчгүй. Тийм. Бас таагаараа тий мэдрэмжийн юмнууд байгаа даа. Байна. За яг эхлээд яг хоёр миний бас нэг даалгаврыг биелүүлчих гээд би бүр хөөе гэдэг юм ажиллаа. За. Хоёр яг би биенийхээ нүд рүү хараад. За. Би бинийг магтээд хөө. Оо ямар гоё юм бэ. Чадна шүү дээ. Хэвээ ганц чадах юм чинь шүү дээ. Бүр нүд рүү харж байгаа шүү. Юун төрөнд Монгол улсынхаа нэр төрийг Монголоо гэсэн нэрийг тэмцээнд ялт байгуулж те бүх хүч чадлаа шавхаж одоо төвчээр зааж те өөрийнхөө ухаан баг болж ажиллах чадвар бүх зүйл чинь ингээд манай Монголын нэр гаргахад нэмэр болсон шүү. Баяр хүргэе. Баярлаа. Ямар гоё юм. Магтуулч ямар юм бэ? Нэглэл аяг өөртөө итгэлтэй сүүл рүү ингээд нэг сайн. Харин би ч бас хичээд байна гэж. За тэгээд Японд одоо Японы лиг гэх үү? Тэ Японы лигт бас ингээд Монгол тамирчин тоглоно гэдэг бол бас одоо баг анхных нь уу? Тийм. Тэ цар ганц гэж явж байгаа. Тийм цар ганцаараа ингээд бас ингээд хөөрхөн зүтгээд ингээд явж байгаад бол үнэхээр бахархдаг. Тэгээд дээрэс нь гоё үзэсгэлэнтэй тамирчин ингээ волейболчд байх бас гоё биетэй байдаг тийм манайхын ч цаагаар шүү. Цагаа тий бүгд ийм урт хүлтэй өндөр гоё хөлмөлтэй ингээд ийм гоё тэгшгэн биетэй ийм гоё эмхтэй. Надаас ихсүүлээ. Тэгээд бас үнэхээр төвчээртэй. Баярлалаа. Тий чи төвчээгүй байсан бол бас хэцүү байх юмсэн тий нөгөө нэг яг ингээл анхны тэмцээнийг үзэл манайхан чинь эхэлсэн шүү дээ тий. Тэгэхэд бол их чинь чиний талд байсан шүү. Би юм дөнгөж эхэлж яахт гэж бодчихсон байхгүй. Би бүр битсэн ч байх. Тий
тэгэхээр чиний гоё төвчээртэй зан энэ тамирчин хүнд байж болох ч гэсэн эмэгтэй хүн шүү дээ бид нар чинь бас тий. Тийм тэгэхээр гоё тэр төвчээр тэр ухаантай байдал ингээд тэр бүхэн чинь чамайг гоё чимдэг шүү. Чи их чимэг ихтэй бүсгүй шүү. Баярлаа. Юу Тийм байгаа. За. Надад чи нэг л өгүүлбэр хэлээрэй за. За. Одоо базна. За чи базч. Дүг гэж. За. Би бас хичээд. Би зүгээр таныг хичээх гэж заяа харсан байхгүй юу? Тийм үү. Яа тийм баха. Айгу тактиктай маа волейболын тактик айгу ихтэй маа. Та болохоор Аха. Дуртай. Би бүр жоохон байхасаа л таныг ингээ үзэж өссөн тий. Тэгээ манай үеийнхэн ингээ ер нь бүх үеийн хүмүүс таныг үзэж харж танаас ингээд өөрөөрөө байхын тий сайхан чанар тэрний үзэсгэлэнгоо тий гайхалтай юм цацарсан байдлыг мэдэрдэг байх гэж би боддог байхгүй. Баярлалаа. Тэгээ би өөрөө тийм мэдэрдэг. Тэгээ нөгөө талдаа бас хэцүү байх тэр тий хардаа тэр бас бүх газар өөрийнхөө байх ч хэцүү шүү дээ. Тэрийг бүгдийг гоё ингээд зохицуулаад өөрийгөө алдахгүй ингээд явж байгаад танд бас баяр хүргэе. Баярлалаа. 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 Магтаал хэлэх гэж бас ингэж амаргүй идэм байна. Сонс амаргүй. Тэгэхээр ямар гоё өнцгөөс нь хэлвэ. Би энэ нэвтрүүлгээ дахин үзэн яг энэ хэсгийг. Катлад авсан. Катлад авсан утсан дээр тий. Катлад өгнө. Баярлаа. Бас найрлагч ухаантай шүү. Энэ залууг баги гэдэг. За. Хай баги. Гоё залуу байна. Тийм манай хамгийн баг айлар бол гэж. Гих чинь хүлээнэ. Яа баги одоо ингэж Нүр нь улаачлаа хөргөө. За. Тойрын нэг юм яаж танилцсан түүхээ хуваалцвал. Тэр чи угаасаа л сая физикал Азия гараад танай багийг бүгдийг мэддэг боллоо шүү дээ. Манай баг шүү дээ. Ер нь бидний баг байхгүй Монгол бага. Тэгээ бүгдэнд нь ийм нэг хөрх юм хайртай болсон. Тэгэд би нөгөө үс арчилгааны бүтээгдэхүүн Солонгосоос оруулж ирдэг байхгүй юу. Тэгээ яг Солонгост очиод нөгөө Солонгос захиралтайгаа уулзсан чинь хурлынхаа өрөөнд урд нь бид нарт нөгөө бүтээгдэхүүн гаргаад шинэ бүтээгдэхүүн гэл ингээл юм ярьдаг гэсэн чинь ерөөсөө та хэдийн зургийг ээлжилж тавиад. Энэ хараа гэл. Тэр айгүй бас мундаг компани байхгүй юу? Тэг чинь энэ хараа ингэсэн гэл нарийн бичгнэстэй ингэж гаргаж ирэл гэсэн гэл юм яриад ахиж ингэж та нарын зургийг гаргаж ирэл. Солонгосуудын бичсэн сэтгэлийг гаргаж ирэл. Тэгэхэд өстой үнэхээр гоё санагдсан. Тэгээ бид нарт бас хандлаганд хүртэл ингээл илүү гоё болоо л тий. Тэгэл та нар таних юм байх уу гэл ингээл. Та тэгэл тийм штэ манай төштэй. Энэ мань гэл тэгсэн чинь вау гэж ингээл ингэж байсан тий. Тэгэхээр юу яасан бохгүй би нөгөө хандагч Японд ингээл тоглодгийг мэднэ. Тэгэл би тэнд чинь манай нэг хөрхөндөө айгуу гоё хойшуурны Монгол холны газартай байхгүй юу. Тэгээ би хүүшээ хандаад очиж гоё хуушур аваач ч өг. Тэгээ тэр цог тоглож байгаа багийнханд нь ч гэсэн өг нөгөө японочууд нь ингээл ваа монголчууд яасан гоё амь нэгтэй юм бэ гээл те гижин мижин гэд ингээд өгөөрэй гэд. Тэгээ би хандаг за сайн уу юу вэ за чи хуушур явуулъя гэж чинь идэрээ заа юм аа юу гээл жоохон хүч ормор гэ битээ. Тэгэл тэрнээс хойш бит ингээд бичдэг болсон. Гэтэ бүр нэг сард шүү. Тий. Тэгээ аягүй сони юм бил штэ ингээд одоо таныг үзэж өссөн байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд чат хүрээд ирдээ. Ингээ санаад байдаг шүү дээ. Чатлаад идэв. Тэр аюусаны юм билээ. Тэгэл ингээл яг бүр нэг юм би өөрөө төрсэн ахтай. Тэг эргэтэй дүүд байхгүй юу. Тэг ихчгүй. Тэг ингээд одоо манай бэр ихчл байгаа ер нь бол надаас дээшээ ингээд хамаатан дотор маань ганцхан л бэр ихчтэй. Тэг нэг юм ихчийн хайр мэдэрсэн байхгүй би ингээд ихчин ингээд амар гоё юу яа. Хошир идмээр нэг минь дөө. Гэлтэнгууд би тэгэл та ёо цэлгэжлээ. Би бас цэлгэжлээ. Уул нь нулимс хол шүү гэх. Тэр аягүй гоё санагдсан. Тэгээ нөгөө манай нөхрөөрөө волейболчин тэ тэгэнгүүт чинь та нарын тоглолтыг тэгэл тэр тэнд байна, Солонгост тэр байна, тэнд байна, хандаа тэнд байна, одоо ингэж ин гэд мэдээлэл аягүй сайтай. Ямар гоё. Тий.
Тэгэхээр чи яг нөгөө гоё ойрхон бидэг гэсэн тий. Таны хэрэг нөлөөлийн бэлтгэл хийгээл нөгөө тоглолт энэ төр үзээд явгууд нь би бас их баярлалаа. Манай спортыг дэлгэрүүлж өгч юм. Ямар гоё. Баян үзэн штэ. Балет шоколад биш. Ментанет гэж үгээд штэ. Тий балет шоколад. Тэгээд нөгөө Алтан барсын чинь маань нөгөө Ахмадын баг нөхгүй юу? Ахмадын багтанд толдог байхгүй холбогч. Тэгсэн чинь ментанет гэж гэдсэн нөгөөдөл чинь ингээл талбайгаас гараад дуусаад дараагийн нөгөө Алтан барсынхан гарч ирж бэлтгэлээдэг байхгүй эртээ баг. Тэгсэн чинь ментанетхаа ороод Алтан барсан гараад ирсэн биш үү? Алтан барс гэж дорн тэгсэн чинь нөө бүү ямар амар байлаа шиг үе. Тэр хамаагүй шүү дээ. Баг л бол баг. Би бол тасралтгүй 13 жил волейболын тэмцээнд орсон шүү дээ. Хизээдээвээ. Тийм үү? Энэ аноныхаа. Жил болгоо нөгөө компани тэмцээн болдог шүү дээ. Тэрэнд би чадахгүй ч гэсэн ордог байхгүй. Гоё. Тий, тэгэл ороод. Үгүй волейбол чинь ийм байхгүй да. Ингээд харагдаж байгаа нь болохоор бас ингээд ойлгох гэж жоон хэцүү. Шууд үзэнгуут ингээд яг юу нь гоё байгаад байгаа юм. Юу нь чадаад одоо хин лаг байгаад ингээд харах шууд хэцүү. Тэгвэл ингээд жоон хичээллээд ирэхээр нөө тэр бөмбөгөнд хариултал үзүүлэх гэж тэр бөмбөгний доор амжиж очих гэж ч юм уу. Ямар хэцүү байдгийг нөгөө махан биеэрээ тоолонгуудаа ингээ үзэж шимтэж эхэлдэг байхгүй юу. Гэхдээ волейбол ер нь волейбол би ингээд нөгөө бэлтгэл одоо бэлтгэлийг хийх жоох нөгөө цаг авал тоглон заална найзуудтайгаа. Тэгэнгүүт чинхэн ухаанаар тоглолт юм байна гэж бодсон ш. Ухаантай хэрэгтэй. Тэ. Тэр бөмбөг энд ирж яхад тэр очиж байгаа авч байгаа гараа яг энэ доор нэг гэж хийж байгаа тий. Тэ бүх цагийн тааруулал юм. Тийм гоё. Чамайг волейбол тхий оруулсан. Би волейбол баг хилтрээд орсон. Ер нь өөрөө яг тоглоом молыг гэж бодоогүй чад. Яасан гэсэн чинь нөгөө жоохносоо өндөр би чинь 75 мав 175 см байсан нь ер нь л дунд ангимыг дорхтой тийм өндөр. Тэгээд надаас нэг хувийн рекорд байдаг байхгүй. Тэр нь юу рекорд байдаг. Юу гэхээр цэцэрлэгээсээ хойш яг 7-8 дугаар анги хүртлээ. Ангийнхаа дандаа хамгийн өндөр нь байсан. Яа, зүгээр ингээ зөксөж илэхтэй. Чи зүгээр нэг газар очиж зөксөд бусд нь ингээ доорн очиж зөкстэй. Манайхан одоо санаж л байгаа. Би зөксөн манай гэдэг. Тэгдэг байхгүй өндөр хөлтөд. Надад тийм урт айгүй урт удаан үргэлжлсэн рекорд эд. Тэгэл манай ангийн хүүгүүд бүгд өндөр болол наагч дээрээс хардаг болол за уучлаарай. Ахаа уучлаарай яах. Энэ хүн чинь загвар өмсгөж байсан. Тэштэй. Одоо жоох ингэж байгаа зү. Чи тэгээ одоо чамайг загвар өмсгөх юм уу? Би саяхан бас нэг өмссөн юм аа. Уулын. Гэхдээ тэр нь болохоор зүгээр телевизийн нэг юм шоуун дээр олонний танил хүмүүстэй л дээ алхдаг. Би тэрэнд бас 2 жил өмнө хаа. Саяхан гэж хэлж болохгүй. Гэтэ надад айгүй ийм гоё мэдрэмж өгсөн. Нэг юм тайзан дээр гараад тэгээ нэг эмэгтэй хүн байгаа шүү дээ. Би ч бас давхар те. Яг тамирчин хүн гэдэг хэр чи хүмүүс тэгдэж шууд амар вертамертатай иршүүд одоо манай Адя энтер бол бүр амар эмэгтэйлэг бас тэ та тоглож үзсэн бол битэр чи тэр нөгөө юп өмсөн ч гэсэн үнэхээр гоё хөлбөртэй тий ийм галбир мэлмээ тий одоо манай тамирчин эмэгтэй тамирчид докторинд ч айгүй гоё тийм бие гоё авч явдаг. Тэгээд надаа бас тэр нэг ийм өсгийтэй готл өмсөх тэ эмэгтэйлэг байх тэр мэдрэмжүүд айгүй тийм гоё санагддаг. Цаанаасаа л одоо ингээл нүүн үрэн янзлал өсвсөн ингээл янз бүр болгоомод манай ээж хаанаасаа ийм сураад байдгийг гэдэг байхгүй. Манай ээжийг ундрмаа гэдэг. Тэгээ тантай адилхан нэртэй байхгүй. Хүй би сонсчихсан. Тэгтээ би тэрнийг мартсан байна. Хүй тий. За. Тэгээ би таны нөгөө ундрмаа ихч гэдэг хэр надад ерөөсөн санагдав. Ээжийн дэр давхар яваад арднаас нэг ч яваад байгаа юм. Чи зөв намайг ууг ихчих чадахгүй. Ууг ихч. Манай ээжийг бас уугийг гин. Оо яа. Манай үеэл дүнэрт дээ оо ихч мэгч гэдэг дээ манай. Оо ихч. Наагаас уу гэж гэдэг шүү дээ. Тий. Уу дарга марга гэж юм. Уу дарга уу ихч мэгч гэдэг шүү. Та хоёр нэг уулзах юм уу? Тийм байна, уулзах юм байна. Тэгээ манай ээж яг ийм юу аахгүй айгүй ийм татварал гоо үзэсгэлэн гэх юм. Ерөөсөө ийм нүүр мүр амар хүн дээр боддггүй айгүй гоё нүүрний ясны бүтцэн айгүй гоё би ер нь ээжтэй ингээд дандаа л дурлж идэм дөө. Тэгээд гоё үсэн айгүй гоё өнгөтэй юм урт үстэй. Тэгээд ийм өөрийнхөө тэр байгаа гоо зүг элдв янзаар ингэж оролдох дургу.
Одоо нөгөө нэг юм өөрөөрөө гоё настай болох гэдэг чтэй ингээд насыг мэдрээл ингээд гоо сайхан нүртэл тэрийг дагаад ингээд гоё үсгэлэнтэй болж идэг. Тэгээ ээжээсээ тэрийг мэдэрдэг. Тэгээ навш олол таанасаа ийм их нүр амаа юм бодож удаа үсмсээ яах гээд ингээд зүгээр төрүүлээд өгсөн биеийг зүгээр ойлгочих болохгүй нөө гэж тэнгуут нь би ээжээ энэ бол орчин цаг гэх том юм ярил. Тэгэл одоо үсмсээ ингээд янз бүр болгоо. Тэгээ дандаа дэмждэг намайг гоё байна гэл. Жохон эвгүй бүр хит ихчээр муухай болчихдээ штэ. Заримдаа ингээд сормос хит ихчээчүүл ийм одоо нөө хиймэл харагддаг ч юм уу. Тэрэнд манай ээж ер нь аюух юм зөв комент өгөөд ээж авах наач биш байна гэ. Би тэг хамгийн анх сормос хэлгээ ордог байхгүй. Гэсэн чинь юм 2D сормос хэлгэсэн. Тэг бүр өтгөн бүр ийм яг далавчиг сормостай. Тэгэл би нөгөөдг нь аюу сэтгэл хангалуун байна штэ. Тэгэл ороод ээж би сормос хэлгэсэн гэлсэн чинь одоо явж авах. Одоо явж авах. Би гэртээ хонолохгүй шүү авахгүй л. Тэр хэмжээнд зохиогүй л гэсэн үг л байхгүй. Тэгэл би шууд нөө газар очил авахуулаад дэ юм классик сормос хэлгэж байгаа. За наа ч юм бол болж байна гэд гэртээ ондог болсон юм аа. Ямар хөрхий. Тэгээ волейболт яаж байгаа халтарсан гэлээ? Тэг ингээд тараа би чинь юм арай явчихд юм аа. Анх 10 ер нь миний анх спортод хөл тавьсан нас гэх юм бол 2010-аад оны үед 10-11 оны үеэс яг спорт гэдэг зүйлийг би бүр анх удаа таньж мэдчихсэн. Биний хаанч ирж байгаагүй юм тий одоо ингээд бодоход манай аав тамирчин тий манай ээж ч гэсэн залуудаа уйлвал тоглож байсан гүйлтийн цанаар хичээлж байсан тийм хүн бидэг байхгүй юу. Тэгээ оюутан болоод хичээлээ хийгээ явцсан. Тэнгуут одоо манай аавын аав бүгд ингээ тий тамирчин бүх хүмүүс тамирчинтай бүр үнэхээр гайхалтай тамирчин. Тэгээд манай ээжийн одоо аав гэх манай хөгшин аавын аав нь бас сумын начин хүн байсан гэж би бол сонсож байгаа. Тэгээд ингээ бодонд хоёр талаас яг ингээл тамирчид байгаа байхгүй юу. Тэгээд би чинь тэр гэр бүл дотор байгаа хэрнээсээ яг тэгэж спортын төрлүүдийг ерөөсөө сонирхдаггүй. Миний нөгөөсөө нүдэ нэхэд спорт байсан гэдэг шиг тэгэж амар анзаараагүй явж исэн байгаа байхгүй. Тэгээд явж хагаад нөгөө угаасаа өндөр болохоор чинь саксны секцтэй нөгөө сургуулийн секц дуулганд байдаг штэ. Багш нар авчаад. Тэгээ би чи бүр футзал нь таалах чигээш явсан. Тэгвэл багш бүр хандаа маргааш тэдэн цагт хүрээд ирээч гэнэ. Яасан багшаа гэдгсэн чи футзалны тэмцээн болж байна хоёрыг хаалах чи гэдэг. Гүйж явж өсгөлж чадахгүй чи яаж хаалгыг хаагаад зогсож гэсэн юм шиг байна. Иймэрхүү байдлаар ер нь багш нар аяух тийм секцэнд яв, дугууланд яв, ийм юм хий, тийм хийгээд тэгдэгс. Тэгээд би бүр яг маш сайн тод сандагхгүй дээ анх уйлуулын спортыг ингэ мэдчихсэн. 10 жилийнхаа саксны дугууланд явах гад яг л нэг тийм өдөр байсан. Тэгээ би ингэ бэлтгэлийн хувцас үрцэн. Заал руу шагаасан чинь уйлболын бэлтгэл явуулсан байхгүй. За би саксыг бодоод орж байгаа штий. Тэгсэн чинь уйлболын бэлтгэл явуулсан. Тэгээ манай 1-р сургуулийн Сүхбаатар дүүргийн 1-р сургуульд төгссөн. Тэгээд сургуулийн маань бие дэврийн багш. Ганс өөх гэ багш байсан. Тэгэл тэр үед ороод биш ангууд нүжиг гараа явна та. Хөөе чи ороод тэр хэлдэг чи багш. Тэгээ би чи яг тэр багш дуудаж байгаа юм чинь тэгэл орно штэ. Тэгсэн чи хувц байгаа мó чам би байгаа гин. Ор гişи бэлтгэлгүй багш би саксны секцэнд ирсэн юм аа гин. Тэгсэн чи нааг шууд хувцаас л ороод тэр гэдэг. Тэнгуут яах вэ нөө бэлтгэл хийхээр зүүн чи тэгэл хувцаас л орно штэ. Тэгсэн чинь наа бүр яг сунж унтал гар бүр жилэн 500 удаа хан дээр ингээ ойлгох гээд. Тэг би юу ингээ дотроо гайхаад ингээ юу хаанаас ямар спорт гараад тэр баг нэрийг ч мэдэхгүй дээ. Тэгсэн чи волейбол байж таараа тэгээд нэг ингээ ойлгоод байсан чи нэг юм болцоор юм шиг надад айгу тийм тухтай гоё санагдал. Тэгэл би 500 удаа хийчихэж байгаа хгүй жоох хөвгтэй тий. Тэрнээс хойш ер нь би яг эргэлт буцалтгүй волейбол тоглож байгаа. Вау. Орсон бүр. Тэгээ одоо гөрц 13 4 жил болж байгаа. Тэгтээ чи ямар ч спортоор явсан яг одооныхоо байгаа юм карьераар явуулсан баха. Тийм үү. Би тэгж боддог шүү. Яг гэвэл юм үе тантсан бүр юм спортын ген байгаад байгаа. Бас байгаа гэж байгаа л да ер нь яаж ч бодсон ч. 17 хүрэг байхдаа Япон явцсан. Тэгээл Япон хэл мэдэхгүй волейболдоо ч тийм лагмаг байгаагүй би. Яг нэг жил хагас мах тоглоод байжсэн чинь Солонгос тасалж Японы садал тасалж байсан Монголд ирсэн таарал шалгаруултанд нэг 20 түүхт орсон. Тэгэл багш намайг ор гээл би ороод чи мэдж байгаа. Тий. Тэгсэн чинь тэмцээд тэгээд би одоо тэр манай багш 84 настай байдаг. Анх Япон руу авч явсан багш маань Японд байхгүй би байнга очих болгондоо уулздаг багш та. Тэгээд надаар их бахархаж ярдیں۔ Ер нь өөрийнх нь шавнар дундаас яг
мэрэгжлийн тамирчин болсон ганцхан л хүн байдаг гэд. Тэгэл минь тоглолтыг ирж үзээл ер нь харилцаад аягүй гоё. Тэгээ багш намайг би асуудаг байхгүй болчиход. Яг 20 онд би мэрэгжлийн одоо бүр яг волейболын клубтэй Японы тэр мэрэгжлийн клубтэй гэрээ хийгээд тэгээ багш дээрээ би яг нөгөө месхий тавчиг аваад Монголын гэсэн гоё ааруул маруул бүх юм аваад багш дээр очижсэн байхгүй юу. Тэгээ сургуулийнхаа захирал багш хоёр маань намайг үнэхээр их дэмждэг стохойд энэ харж гинөө гадаад хүүхд ингээ Монгол Японд ирсэн те хэл усын сураад ингэж хичээлж чинь энэ хүүхдийг харж суралц гээл би дэмжиж байна. Нөгөө үгийг ойлгож байлгүй те Японоор ойлгодог хэлсэн. Тэгээд багш дээр очиод би асуужсэн байхгүй. Багшаа та яг юунд нь болж намайг анх Японд руу ингээ авчирч ирсэн ингээд. Тэгсэн чи багш надад юу гэсэн гэж бодно. Чи зүгээр л өндөр байсан юм. Гэтэ зүгээр багшийн үг л ах. Тийм л ах л да. Түүнээс өндөр хүн болгон тоглоно гэвэл тэр чиний бас нэг юм юу байгаад байгаа байхгүй. Тийм болоо бас эвсэл байсан ч юм болоо мэдгүй. Тухайн үедээ бол би үнэхээр ястаа нөгөө бөмбөгч олигтой зөөчдгүүл тийм байсан. Давталж чаддаггүй, хаалт маалт гэдэг чинь бүр толгойн дотор ойлголт байхгүй тийм хөвгт явж байгаа байхгүй. Тэгэл очиод ер нь зөндөө юм үзнэ. Бас нөгөө гадаад хүмүүс чинь тэ өөр орноос ингээл хүн ирээл шууд гараанд тоглож мөглөөд гарч ингээл гадуурхан тэ факт үүсгэх нөгөө олон охтууд байгаад чи сонь юм болд юм л шүү дээ. Тэгээ Монголд чинь би тийм ерөөсөө анзаараагүй ерөөсөл 10 жилийн ангиараа бид нар чинь ингээл нэг юм байд шүү дээ. Монгол чинь нэг тийм шүү дээ. Нөгөө явуул хүнээ явуулаад жөглөө гомдохчгүй нэг юм хээгүү. Тэнгууд Японд ч гоц чинь тэр хэд чинь нэг тийм инээгээд байгаа хэрнээсээ инээхгүй. Одоо энийг юу гэж тайлбарлах юм бэ? Нэг ингээд яхаа нөгөө бүх юмаа нэмсгэлээрээд ингээд дарчдаг. Яг тийм. Тэгэхээр чамд нөгөө юм үнэн ерөөсөө байхгүй. Үнэнг ялгах үнэхээр хэцүү. Тэгээ тэр дотор чинь нөгөө юм эмхтэй хөвгт те өсвөр насн дээрээ тэгээд хэл мэдэхгүй, ойлуулж сайн тоглож мэдэхгүй. Тэгээ шууд очиод л яг ингээл сонирн байдал үүсэж байгаа надад. Тэгээд аав ээж нь чамдэр ингээ очдөг байсан уу? Үгүй ерөөсөө ирж байгаагүй. Тэгэл байнга яриад зам яхан гэл ингээл те. Ер нь бол би бас өөрөө бие даана гэж бүр нөгөө хүмүүсийн эсрэг болж явж исэн гэх юм уу? Ээж маань намайг дэмжихгүй болохгүй те. Охин хүүхэд спортоор ийм нөхцөл байдал мэдэж шít. Яг ганц охиноо хайрлал те тэр чинь онцгүй, бүдэрчгүй, алдчихгүй гэж хайрлаж шít. Надад ганцхан л карьер байгаа юм чинь. Тэгээл ер нь манай ээж дургуутчихсан баг. Тэгэл аав болохоор яг хэдий охин хүүхэд гадшаа ингэ явж байгаа ч гэсэн те аахуд явж байгаа ч гэсэндээ Япон улс учраас. Тэгээ Япон улстай спортын те тэр хүмүүжил рүү очиж байгаа учраас аюулгүй те. Эсвэргээрээ үнэхээр амжилтанд хүрдэм бол бүр ингэж шигшигдэж гоё гарч ирнэ те. Тэгээ Япон яваад алдах юм байхгүй. Хэл сурна, сайхан хөгжсөн нийгэм үзнэ. Тэгээ манай гэр дотор ч яг ингээл хоёр хөгжиж байгаа. Яг ингээл хоёр хөгжөөд би донд нь ингээл айгу инээдтэй бас нэг шалгуулалт нь болсон чинь би ерөөсөө хинч хэлээгүй шалгуулалтанд орсон. Угаасаа би өөрөө тэнцэхгүй гэж бодож исэн юм чинь. Би надаас мундаг хөлтөд бах тэд нэр явна дөө гэж бодсон. Тэгсэн чинь зурагтаар нөгөө Япон багш яриа өгчээд байгаа. Нэг ийм волейболын хүүхэд ингээд авч явах гээд шалгуулалт хийхээр ингээд Монголд ирсэн байгаагийн орчуулагчтай хамт ярьж барил. Тэгсэн чинь би нөгөө гэр бүлэрээ яг хоол идээд үзэж таарад би энд орсон шүү дээ гэдэг тэгэхгүй. Юу ч бодохгүй. Тэгсэн чинь ээж бүр тэмдэл зог тусаал. Хүсээ тэнцчүүл яах юм ингээд тэгсэн би тэг явна да гэд. Тэгээ тэрнээс 2 сарын дараа яг тэнцсэн гээ хариу авчихсан баг. Яа тэгэхэд гоё юмсан уу? Би бүр өөртөө итгэлгүйсэн. Тэгээ яг ихний тийм гоё мэдээ шок өгдөг л да тий. Бүр би юу гэд орчуулагч нь байна ингээд явах хിവэрээ юу гэд би чинь явна ч гэж бодоогүй тэнцэн ч гэж бодоогүй орцсон чинь сонирхол идэв л. Тэр чам нэг хаалгаар ингээд шаагч нааш ирчээ гэдэг багш чи одоо холбоотой байгаа юу тасалжуулагч та. Ер нь холбоотой л байдаг. Надад ер нь 3 багш байдаг. Одоо яг миний анх тэр нөгөө нэг тийм волейболд дурлахад оролцсон гэх юм уу. Яг их сургуулийн маань ганц өөх гээд багш. Тэгээд дараа нь ганц өөх багш маань нөгөө тэтгүртэй гараад араас нь мөнх төгс гээд эрэхтэй багш ирээд. Тэгээд ерөнхийдөө энэ хоёр маань ярилцж байгаа бүр одоо нөгөө хандаг юу солонгой багш дүүгээ гэж яриад. Тэгээд солонгой багш маань бол одоо нөгөө Хасуу Мегастарс гэх клуб байдаг. Одоо маш олон жилийн тэр амжилтын ард байгаа одоо ганц тэ баздаг багш маань ахгүй юу те бидний гавьяат багш хүн байгаа. Тэгэл багш руу намайг өгнө гэл яг нөгөө паслал те. За аав гэл.
Айгуу сайн санддаг байхгүй. Бүр яг багш намайг хөтөлж аваачаад нөгөө солонгоо агшийн машиныхын ард багаж магажнасаа юм аваач хэлээ. Тэгэл намайг за солонгоо миний хүүхдээ аав гэд. Яг тэгж өгч гисэн байхгүй. Тэгэл багш намайг Япон юу гэсээр байгаа л тэгээд. Тэгэхээр энэ дасгалжуулагчид багш нарын ухаан мундаг байгааз энэ хүүхдийг тэ өшөө илүү болгоод ирээдүй байна. Тэр ирээдүйд нь хүрэхин тулд хиндэхгүй яах вэ ийхүү гэж бодож шүү дээ. Одоо үнэхээр одоо баярламаар гэх юм уу те. Би яг ингээл өдөр болгон багш дээрээ очиод ингээл те янз бүр болоод ижил яагаад ч амждаггүй. Гэхдээ яг сэтгэл дотор бол ингээл бүгдэнд нь л ингээл баярлж авах те хэрвээ 1 минут 1 секунд зөрөөд намайг тэгж түлхээгүй бол өнөөдөр би юу ч хийгээ явж байгаа юм те. Спорт тэр Япон явсан ч юм уу гүү ч юм уу өнөөдөр энд суугаач үгүй ч үгүй бүх юм ингээд. Тэгэхээр тэр багш нарт та баяр хүргэе. Баярлалаа. Хүмүүс ингээл чамайг ингээл харахаараа гоё Японы лиг тоглол одоо чи чинь бол лигонор үстэй Японд тий гоё юмаа гэл ингээл харж байгаа. Тэгэхэд бас л туулж ижил тоглолдог болж байгаа үстэй тий. Тийш тий. Тэгээд яг уу сошиал дээр харагддаг хандаагаар дүгнэж тийм шиг байна. Чи одоо ингээл те үс гизгээ гоё ингээл те нүр амаа будч мудаа ч юм эсвэл ингээл хувцуунаараа ингээ гоё өмсч өмсөөл ингээл гоё нэг л гэлцсэн амт яваад шүү дээ. Тэгэхээр нөх хүмүүс энэ аюу амархан те ингээд болоод байна те гоё ингээл хөнгөн бас хардаг үнцэг байт юм шиг байна. Гэтэ нөгөө талдаа хүн болгон л юу гэж сошиал дээр уйлж байгаагаа тавьд авах те тий. Тийм шүү дээ. Уйлснаа хаши явцаад өснө бичлэг хийснэ. Постэр маш дээ. Гэхдээ тэл ингэдэг чинь талент тараалж байгаа өөртөө таалагдчих молгдсон гот аль нэг зургийг аваад өгдөө бүгдгээл тий. Нэг зураг бүргээгээл аваад. Тий. Тэгэл яг үү спорт чинь угаасаа л хэцүү зүйл шүү дээ яг үнэндээ. Бүх хүн хожлын төлөө тэмцэж идэг тий. Бүх хүн л хөдөлмөрлөж идэг тий. Бүгд л яг хажуудаа байгаа хүний яг урд нь гарах гал ингээл явж идэг. Тийм тэр дотор чи багийн спортоор хичээлэхээр 35 6 хүнийг багт өдөржин яг адилхан цагт яг адилхан өглөөр цэрэл яг адилхан баг илүү ч бэлтгэл хийсээрнээсээ тэр талбай дахь 6 дээр сонгогдохгүй тэгээл хойшоо суудаг л байхгүй. Тэр чинь бүр юм хамгийн хэрцгий гэх юм уу хэрцгий ирнээсээ хамгийн шудраг талбарыг л ер нь би спорт гэж хардаг байхгүй. Үнэ body never lies гэдэг үг үстэй. Чиний бие хизээч худлаа ярихгүй. Хүний даалдуур яг ингээл бэлтгэлээ тасалж маслаа ч юм уу те ингээл муу ингээл бэлтгэл хийжээ шудлаа. Тийм хүн бэлтгэлээ хийцэн хүний нүднээс даалдуур. Миний нөгөө хамгийн дуртай бас нүг байдаг байхгүй. 0-д орохор бид ингээд нүднээс даалдчихсан. Зөв үний нүднээс даалдчихсан үгээд тэрийг би яг хардаг байхгүй. Энэ өстө дэлхийн хамгийн өнөг гэх. Тийм. Сошиал гээд ярьснаас сошиал дээр сүрэг сэтгэлдээ хоёулаа сүрэг сэтгэл авч үзчихсэн эмэгтэй хүмүүс. Тэгэнгүүт сүрэг сэтгэлдээ байдаг хүмүүсийг гендерээр нь хуваавал эрэгтэй нэх вэ нөө эмэгтэй нэх вэ нөө? Юу штэ. Ихэвчлэн нар сармар гэсэн нэртэй л хүмүүс гэдэг штэ. Тийм байгаль майглын зурагтай. Тийм байгаль майглын зурагтай. Гэтэ минийх дээр дандаа эрэгтэй хүмүүс байдаг баха. Зүгээр сая л одоо яг ийм шууд орж ирж байгаа. Яг тэгэхээр нөгөө юу яадаг вэ намайг үсмсээ ингээд будчихаар энэ нэг юм үсээ шараар будцсан болоосоо. Эсвэл энэ бүр ерөөсө хавтгай хөхгүй. Чин эн чин бас дажгүй өгзөгтөн байна гэж мэдж. Тим комментууд ер нь эрэгтэй хүмүүс, миний аавын насны хүмүүс айгүйх бичсэн байна. Эсвэл би тэрэнд нэмзэг болохоор нөгөө надаа ингээ хатгалцсан жиж магадгүй. Тийм. Тэрнээс эсрэгээр нөгөө игч нар энэ төр бол бүр айгүй хүүрхшдэг гэл янз бүрийн эможи үлдээгээл теста охиноо чам шиг болгоно гэл айгүйх тэгдэг. Тэгээ игчин ч гэсэн чамайг хараад одоо ингээл жимэнд анхаарч байгаа ингээд гоё спорт хийж байгаа мэж гэл тим комментууд айгүйх ирдэг надад. Зүгээр тэгж орж ирж байна сая. Тэгэл нөгөө аврагын хүүхд төрүүл мөрүүл гэж шууд шаардаал ороод ирж чатар. Тийм үү? Бас чатар хөрхэн хүмүүс юм бичдэг тий. Надад л яг эмэгтэй хүмүүс жоох их байх гэдэг тий. Тий. Гэхдээ 50-с дээш нас. Тэрэн дээр бас сайн тэгээд. Гэхдээ эрэгтэй хүмүүс надад бол хит хитэн тэр орж ирдээ нэг юм дээр үед нэг цэргийн албан баажс нэг юм цэргийн нэг дээр үе нэг миний л үе юм шиг байгаа нэг газар ирчүүд орж ирнэ бас тэгэл хөөрхөн яах тэгэл бид нар чинь нөгөө хаяа ингээл хийж байгаа ажлаа намайг юу гэж гэхээсээ илүү бидний хийж байгаа ажил яаж ийн бидний оруулж байгаа контент яаж ийн гэж л ингээл хүмүүсийн сэтгэлээг уншдаг шүү дээ тэгэл урам ахуйс наваал
заримаас нь засахын засаал тий ингэж бидний юу ингэж яваад байгаа юм байна гэж харахаар нэг тийм байдаг. Би яг юу байж магадгүй мэнэ сошиал дээрээ Японд тахта би их сургууль тахта гинт зүгээр л нэг өдөр нөгөө дон гэдэг шиг контент хийх хэрэгтэй юм байна гэж санаа ороод волейболын хамаарлалтай. Тэгээ би нэг 12 билүү 10 дугаартай нэг юм ави нийтээ одоо тухайн юм подкаст хийжсэн байхгүй юу? Эгүй нийтээ би Facebook пэйж нээсэн. Тэгээ яаж ажилладаг сайн мэдэхгүй. Тэгээ ингээд тантай одоо жишээлбэл би ингээд өрчиж байгаа байхгүй юу? Би 2 өдөр ламардаг гэсэн үдээс хойш надад нэг яг 6 цагийн ламарлалт өгсөн. Тэрэндээ амжуулаад та ажиллаад тарахаар хоёлаа тэдгээд Монголын цагаар ингээд лайв хий заяа. Тэгээ би таныг лайвда өрн заяа. Та миний лайвыг үзээд ороод ирнэ шүү дээ. Тэгээ өнгөт нь тань руу ингээд инвайт явуулна заяа. Тэгээ ингээд та ороод ирнэ заяа. Тэгээ техник саатал матал хэлтэр чи ингээд янз бүр болно. Тэгээ арай гэж ингээд болгоол тэгээ нэг 10 дугаар би явуулж үзчихсэн. Тэгээ тэгэж миний сошиалын амьдрал юу хэлчихсэн байхгүй юу? Тэгээ нөгөөдгөө нэг мэдсэн чинь нэгэл 26 мянган хандлт авсан тухайд би бүр гайхаал за бөө гэд би чинь нэг 100хан лайк майк фолловертай байгаа шүү дээ миний аккаунт бөө 26 мянга болдсон байна гэд тэгэж анхан ямарсан сошиал эхэлчихсэн. Тэгээл одоо бас нөгөө нас яваад чиний нас хаашаа явчих юм бас чи баруун тийшээ баруун эргээл орж байгаа. Ямар гоё үгүй баруун эргээл нас Миний хийг чигээр явж байгаа шүү дээ. Зүг тэгж байгаа баруун иргэн гэчээ. Нэг хэсэг нэг 10 жил явж чад нэг баруун иргэдэм шүү. Тий. 10 жил. Заримдаа гинт дэрвтэл буцаж иргэж үргээл. Энэ дээрээс эмэгтэй хүний дэмжлэг гэдэг зүйлээр тоор үзэл бодлоо хуваалцаач. Эмэгтэй хүний яаж дэмжүүл ер нь гоё вэ? Хүн чинь ингэдэг байхгүй юу гэж айгу. Яна би айгу тийм сургамжийн ирэх гэдэг юм яна гэд. Ингээд гоё явж байгаа эмэгтэйд алга тасч чаддаг, баяр хүргэж чаддаг эмэгтэй байх хэрэгтэй. Тэ? Сэтгэлээр унж гэдэг юм уу, тэ? Өөрийгөө уруудаж гэж бодож байгаа ч гэдэг юм уу. Эсвэл тэгэхээр хэцүү байгаа эмэгтэйд жоохон дэмжлэг өгдөг, тэ? Нэг жоохон ингэчдэг, тэ? Эсвэл чадлахаа хэрээр тусалчихдаг. Хүнд туслана гэдэг чинь мэдээж хүнд мөнгө өгч тусалж болно. Тэ? Хүнд зүгээр урам өгч тусалж болно. Хажууд нь мөр зэрэгцээд ярилцаж тусалж болно, тийм ээ? Гоё инээмсэглэлээр тусалж болно, дэм болж. Тэгэхээр аль чадхаараа л чадах юм аа л хийгээ явдсан шүү дээ. Тэгэл бид нар чинь ингээл хүчгүй одоо тэр үед чинь болоо ингээл эрэгтэй хүмүүсийн янз бүрийн дарамт мармт гэл юм байна шүү дээ. Туулна шүү дээ. Тэгэл манай ээж бол хилтгэлсэн миний охин тэгвэл тэгэрээ ингүүл ингэрээ гэл ингээл хилдэг те. Тэ та очт надаас жоохон хүмүүс айгаад идэг энэ галзуу яач магадгүй гэсэн шиг те. Тэгэхээр бас октодод тэр мөрнийг би их урлагийн октодод сануулж хэрэглэх дуртай байдаг шүү дээ. За ингээрээ тэгээрээ те. Тим тохиолдсон бол шууд хэлээрээ хичтэй гэдэг ч юм уу ингээд янз бүрээр л дэмжих хүсдэг шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүнээ дэмжих хэрэгтэй гэж л бодож шүү дээ. Таныг сонсон чи яг ингээд дотор яг ингээд яг тийм яваад. Миний өнцгөөслөр шүү дээ. Яг эмэгтэй хүнийгээ дэмжих нь бол бүр зөв. Тэг ингээд байх ёстой зүйл, бүр энгийн зүйл гэж хардаг байхгүй юу? Тэгэнгүүт яг нөх хүний өссөн тэ гэр бүлийн орчин нөхцөл бүр ингээд шал өөр байгаа шүү дээ. Тэр бол ингээд хинч одоо тэрэнд нөлөөлж чадахгүй байхгүй юу? Гэхдээ миний бүр яг баттай хэлж чадах зүйл юу гэхээр хүн өөрийнхөө хандлагыг харах өнцгийг бол өөрөө яг шийдэж чаддаг. Шийдэж болно. Тийм шийдэж болно. Одоо жишээлбэл хоёулаа ингэж сууж байхад би таныг ингээд ногоон цамцтай тийм ингээд Бээжингийн өвгтэй байхад би шууд таныг яваад өмдөө соль гэвэл та яг солихгүй нь бас мэдэхгүй шүү дээ тий. Тэрний оронд би зүгээр яваад өмдөө цагаанаар солиод ирүүл ингээд би цагаан өмдөө тийм бол тий. Тэг жишээлбэл тэр нөгөө нэг энэ дээр юу л гээд байгаа гэхээр хандлага айгуу чухал. Тэгээд бүр тэрнээс чухал юм нь юу гэхээр үнэн шудраг хандах гэдэг юм. Одоо нэг ингээд дэмжиж байгаа нь ингээд бас худлаа сумлаад байдаг. За бас зүйлүүд байдаг санагддаг байхгүй надад. Одоо жишээлбэл надад үнэхээр зохихгүй байхад те минь яцтай гоё юм гэд те би нөгөөтгөө гоё юм гэж одоо очиод нэг шал өөрөнд орсон ч муухай байдаг ч юм уу. Эсвэл ядын бас үнэхээр болохгүй залуучуудтай уулздаг ч юм уу те ингээл хүн эмэгтэй хүмүүс ч хоорондоо ингээл нөгөө ярилцдаг зөвлөдөг те. Тим юм дээр нэг айгуу тийм шудраг хандаж яг тэр хүний оронд өөрийгөө тавиад ингээд харьцаас гадна зөв тал руу нь түлхдэг байвал гоё юм.
Гэтэ хүний бас нөгөө найзууд ярьсных. Одоо манай найз эмэгтэй надад ч цаа эмэгтэй ингээд намайг 3 дахь өдөр болгон тоглоё гэд намайг бүр ингээд чи дантал урлах гэл явд юм чи гоё нэг юм спорт заланд гоё тоглох гоё гэд. Тэг хүний найзаас хүнийг айгу гоё юм руу ингээд чиглүүлэх найз гоё байгааз тий. Тэгээ одоо би бүр тасалдгүй шүү дээ. Ямар ч ажилтайсан би заавал манайхан 3 дахь өдрийг тавьдаггүй те оройн цагийн ажил. Харин дээрээс 3 дахь дэлтгэл явдаг гэдэг. Тий. Ер нь хүнийг найзаар нь шинжгээл жоохон байхад бол нэг тоодгүй байсан чинь одоо бүр ялангуяа маш их анхаардаг болсон байли. Яг тэр бас нэг юм тодорхой хэмжээнд бас хүнийг таних гэх юм уу те хүнтэй харилцаад үзээд бас алдахт нь алдаад ондохт нь оноод ирэнгуут нэг цензур биш ч гэсэндээ нэг ингээд яг өөрийн хүмүүсийг бас айгүй гоё хайрлаж те ингээд хүндлэж хязгаарлаж хэлдэм шиг санагцсан надаа. Тэгэл жоохон бахад дандаа тэгэл тусгай одоо 10 жилийн найз тэгэл хийж байгаа баг бүгд алгуулчихна болж тэгэл тэгээд идэгсэн яах нэрхсэр би гайхал ямар соник би найзуудтайгаа өстө амьдралыг туулна болно. Хамт амьдрын бид нар өстө үр хөвгтөдтэй бас юм том хаус түрээслээд бид нар тэнд манай найзхынд манай найзгаа тийм ярьдагс одоо нь үнэхээр байхгүй те. Мэдээж хүн болгоны амьдралын те ингээл дуулж яванд өөрөөр тэгээд ялч хүний найзаар нь дүгнэн шүү. Тэгээд тэр найзаа бас тэгдэг хүний найз гэж бас гоё юм руу чиглүүлэх намайг гэд би бүр баярлаад гоё. Гэтэ айгу үзэсгэлэнтэй нэг гоё эмхтэй. Нэг юм ямба надаас өөр ингээ ярьж мэрж тийм ундраа гэдэг жахтан би тэгсэн штэ гэж. Тэгтээ нөгөө нэг бүр яг ийм бүр нэг тийм ирэх муур гэмээр хүмүүс байдаг те. Бүр нэг ингээ хурцуул хугарчих үйтэй гэмээр бүр нэг яг тийм би ч нөгөө хүрээд хугалдаг нь болохоор чи ингээ бүр нэг суралцмаар шүү нэр спортынхны хүмүүс ингээл юм бүтэн хатуун ингээл тийм хүчтэй гэж боддог гэд урлагийнхныг болохоор юм ойналархаа нэг ингээл эрх муужгаа гэртээ иждэг гэж боддог байхгүй ингээл тэгэл нэг юмд ингэж тоглоод яг ясэм дээр манус ч хөвгт бат байхгүй бас тийм тий яг тайзан дээр төв цаг наргуу тий үнэхээр ингээл төвлөн өмснө гэдэг чинь зүгээр нэг эмгтээлэг болно шүү дээ тий. За тэгэхэд бол өстой юм зөөх мөөх манай энэ гэдэг чинь камер мамра зүгээр ингэж мингэл дандаа эмгтээчүүд байгаа өстэй. Нөгөө нэг бичлэгүүд юм биш үү тий. 20 кг өргөх гэжсэн өргөснөө тавьснаа. Хараа гэж. Тийхээ бид нар чинь тэгчихгүй. Зүгээр ингээ хуцаац өмсүүлэх гээд ингээд бальтай өмсүүлэх гээд ингээ хүн ингээ барина шүү дээ. Манай нөхөр барихын хооронд нэг хурдаг хөдөлгөөтэй яараа сурцсан зүгээр суп хийлээ өөрөө өмсө гараач чи тэгээд ёо гэд ингээд үтш. Бид нар тийм хатуу хтуу шүү дээ ер нь. Тэгээд мэдгүй да надад бол шүү дээ бүх эмэгтэйчүүд гоё заяа. Бүр бүх эмэгтэйчүүд. Тэг бүр байгаль их. Тэг бүр ингээд эмэгтэй хүн чинь өөрөө бүр тэг бүр ихтэл ингээд бүх зүйлийг үргэлжлүүлдэг тэг ингээд хөвлөдөө үр хүүхэд тээж төрүүлнэ гэдэг бүр вау бүр би өөрөө ингээд хүүхд төрүүлнэ гэхээр төсөөлдөг бүр би одоо яг төрхөл бах та гэд баг тэгж боддог байхгүй. Тэгээд одоо яа гэв те ээж болцсон хүмүүсийг ялангуяа би ингээд маш хүндэлдэг байхгүй бүр ёо те одоо манай шгшээгийн гişнэр ч юм уу ингээд хүүхдтэй ажил хийдэг тэгснээ бэлтгэлтэй ирдэг тэг хүүхд мөхт амжилтал ингээд яваад авах. Тэгэл хажууд нь би өөртөө ингээд те нөө гэс зүгээр за хүүхдчгүй те ажилчгүй чи бол тоглож дугаа хий гэх. Бүр яг дотроо тэгээд лээ. Тэгэхээр эмэгтэй хүн бол үнэхээр эмэгтэй хүн болго өөр ингэсэн үзэсгэлэнтэй тий. Гэхдээ ер нь бол Монгол эмэгтэйчүүд чинь бүр ингээд үнэхээр үзэсгэлэнтэй мөртлөөсөө өөрсдөө нэг үзэсгэлэнтэй гэдэгтээ итгэдэггүй ш. Тий. Төрхтэй л үзэсгэлэнтэйсэн. Тэгээд хөөе чи ямар хөөрхөн нүдтэй ингээд тэгэхээр үгүй миний харин ингээд гэдэг байхгүй юу? Яг тийм байдаг шүү. Тэгэхээр би тэгтээ үгүй би хөөрхөн гэж харсан надад хөөс хөөрхөн харагдсан тийм учраас наадах зөвшөөр гэдэг байхгүй тий. Зөвшөөр би бас дэмжиж байна. Тий тэгэхгүй ингээд гэдэг. За асуух уу? Одоо чаленж тоглолцдог. Нэг сэргээд чаленжийнхаа тоглоом руу. Хоёр ер нь яг юу хэлэх гээд байгааг ер нь ойлгоо. Мэдсэн битээр бүр хоёлаа цээжилж мэдэлсэн байсан тий. Тэгсэн чинь сольчих. Одоо эндээсээ шар ногоон. Тэгээд хоёр ер нь ингээд хамгийн түрүүнд ингээд банд нь оруулсан. Тэгэнгүүтлээ бэлэгтэй.
ялагч нь бэлэгтэй байгаа. Вау. Юу юм? Юу Гоё бэлэг байгаа. Тэрийг нууц Гэтэ байлээ. энийг яах вэ? Одоо ингээд энэ ингээд альч таараг байгаа. Та хоёр хөдөлгөөд тэгээ ихтэй ээлжээрээ хөдөлгөнө. Эхнийх нь ээлжин дээр яг таарна тэр хүн хожно гэсэн үг. Нарилагч шилээ авахгүй бол яг шилэнтэж аваад харахаар байна. За энэ болохоо энэ солиулъя. Сая Гүг би тэгтээ хараагүй. Үгүй. За сольсон. Би хараагүй тэгтээ сольж. Одоо Амар гярхаад Амар манай спортын жим хэцүүч тажихгүй дарч та дөрс. харин тийм байна. Таны л тэр гарч ийцэн. Өнөөдөр би таныг л хожиж ирээс гарна. Та нар бол хожихын төлөө те. Манайс болохоор алга тушилтын төлөө. Тэ яг өөрөөсөө юугаар. За солигдсон бүх зүйл солигдсон. За хинээс эхлэе. За зочны хүндлээд би эхэлчих үү? Бэж. Зочны үнэлгэр чинь зочныг хэлдэггүй үү гэх. За чи эхэлдэг үү? Үгүй дөрмөн дээр асуумаар аахгүй. Одоо эн чинь ингээд нэг л хөдөлгөөн их юм уу? Ингээд та хоёр нэгийг л хөдөлгөн шүү. Тэнгүүд л би та хоёрыг хөдөлгсөн дээр нэг таарж ийн, хоёр таарж ийн гэж хэлнэ. Тэгээд та хоёр логикоор ер нь ойлгоод энэ юм байна. За чи эхлэмээр байл эхэл. За эхлэе. Сая баярыг солилцсон мэт те. Зүрхлээ. Гэтэ энэ ч ихтэй буруу хий. ямар ч логик шаардахгүй болохоор яах вэ те. Ямар үцмэрч биш. Айгуу дуурай. Энэ учиртай шүү. Тэг те. Тэг. Тэ энийг ингээ байлах юм уу? Тэг. Баярлаа. Захын хоёрын солиод. Нэг. Йоо, гэтээ энэ амар ёслолтой байхгүй юу? Энэ нь үү гэдэг нь байхгүй те. Энийг оролдохгүй л чи. За энийг оролдохгүй чи. Яна би зөв юм. За энийг ч оролдохгүй. Нэг л юм уу? Энэ дөрвийн аль нь хоёр нь байдаг. Хоёр. Ихчээ. За яг би нэг ихчээ. Ухаанаа урдаа үе ихчээ. Гэхдээ энийг ерөөсө хөдөлгөөг байгаа те. Гэтэ зэрэг шарчин л нэг совин татаад байна да. Таарч юм шүү. За тэгээд. Яна за чиний үгэнд орч. Гэхдээ бас хамаагүй найзтай буруу юм зөвлөлтөж би. Энд чи одоо энэ гурав таарчаад байгаа шүү дээ гэж. Өөрөө шийдэрээ. За ингэчээ. Ороо. Оо. Nice. Үе тэгвэл Хоёр. Тэнийг буцаачих юм уу? буцаач. Ингээ хоёулаа нийлж хажихгүй байгаа юм бүү? хоёлаа нийлэл ачиж. Нэг. Ихгүй. Оочлаарай. Одоо толгой хэрэгцээ. Одоо баг ойлгомжтой болчих юм шиг. Чи буцаад байрна тавьчих. Байж та. Тэг буцаад байрна тавьчих бол Би бүр завааруулч юм ингэж. бүр заарч. Нэг. Өнөөдөр тас хөндлөө За ингэчээ. За байрна тавьчих. Нэг. Тэнгуү чи энэ хоёрыг солио. Хүний гараар могоо бариулна гэдэг үг санаад орчихлоо. Бэри. Гурав. Оо. Одоо тий ойлгомжтой л юм да. Тэгэхээр за та алдвал би ажиллаа. Оо. Яаж яах вэ? Хоёр. Юу гэдэг вэ? Таймер сонжтой. Гурав. Яа. Та одоо хожих гээд байна. Үгүй би одоо бодож. Гүй өөртөө итгэлтэй бэ. За Гэтэ та юуг оролдохгүй байгаа бэ? гурав тий. Тань би мэдгээ болчлаа. Энэ хоёрыг салах уу лөө? Тэгээд татсан. Хоёлаа хамтын хүч. Энэ нэстэ хамтын хүч байлаа. Хамтын хүч. Нэстэ хамтын хүч. За. Окей, тэгвэл бэлгийг мартуулъя. Хоёлаа бэлэг авч болох юм уу? Тий, хоёлаа бэлэг. Оо за. Ой. Яв хүүхий. Ингээ маргааш хүүхдийн байрыг болно гэж. Яг хүүхдийн байраар дугаар маань гарна. Юу ямар гоё. Тий. Ар. Хүүхдийн баярыг юу гэж байгаа? Оо ямар гоё. Энэ бэлгийг болохоор ингэж байгаа. Манай энэ фильмийн хамгийн баг нөхгүй юу? Баги. Аха. Их чинь хүлээнэ. Их чинь Баг энэ нэг сайхан камерт ороод өөрийгөө харуулад авчих.
Тэгээ одоо цэрэгт явах гэж байгаа. Оо, Да. нэр шүү. За чистэ бүр. Нэр. Сайн яваад ирээ. Тэгээ хүмүүс хараарай манай цэрэгт очихоор нөхөр хэрхлүүлээрээ юу фильмд эрхэлсээр байгаа сурсан хүн байгаа шүү. Хайрлаарай. Тий, эрхэлсэн ч гэхдээ ажлаа алддаггүй те. Эрхлээ сурцсан. Ямар хөөрхий. Юу гэх юм тэгээ манай юуг комикийн сошиалыг хөтлөж байгаа. Супер. За. Энэ ингээд баярлаа. Ямар хөөрхий энэ өрөө. Ингээд юм шүү баг болгоод. Ар. Туулаа яасан урд юм. Туулаа. Компани болохоор нөгөө Alti гэдэг брендийнх Мэднэ. тэнгуут л амар хөрхөө хүүхдийн баярын бэлтгэн ердөө 25 мянга. Оо за. Дүүтэй авч гинэ. Энэ болохоор хараа энэ нэг турк чихэр байхгүй би энэ дуртай байхгүй юу? Энэ яад юм ихтэй. Энэ аяг хөргөлтэй чихэр. Тэгээ ингээд савнтай ингээд тавьчих ингэж барьж явж бод. Жохоо нэг юм барьж явах дуртай шүү дээ тийм. Ингээд чихрээ хийгээд бариад явна. Чихрээ хийж эзнээ дараа өөрөө ч хийж тоглож болно. Энэ трит топ болохоор бас манай залуучуудыг ингээд гоё дэмжиж байгаад нь би компаниудад баяртай байгаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг хийх зардал юу гэж гарна штэ тий. Тэгээд бид нарыг дэмжиж байгаа тийм маань бас манай YouFit-мийг үргэлж дэмждэг. Энэ трит топ болохоор Америк жуус. Тэгээд цэвэр алюминий жуус. Тэгээд энэ цэвэр та эдийг зөрхөөр л алим өнөртэй байсан. энэ чинь баян гуучлж байгаа чинь бүр хідэн авдар үйлч бүр дэмжин хэд арай дэмжин. Тэгээд энэ хараа одоо энэ цэвэр алюминий жуус шүү дээ. Энийг гоё хийж үлчсэн. Гоё юм. Ийм гоё. Ууж болох юм уу? Болно шүү дээ, болно. Уугаад Хөөрхөн сам автаа тий. Харин тийм аюу хөөрхөн байна. Баярлалаа. Савласан дуусах огно энэ төрхий бичсэн. Амар юм. Ингээ барь явах нь шүү дээ. Баярлалаа баги. Би тэр бэлгээ ингээ тавьчихнаа. Баярлалаа баги. Баги аюу. Би тэгтээ нэр хүлээ нэг заа. Баги чи тэг хэлээч. Хэлсэн биз дээ гээд. Сайн авчиад ирээрээ. хүлээх хүнтэй явлаа гэх. Наач бүр хэлж чадахгүй шүү дээ. Мөгийн сурнаа гэсэн. За хүлээч. За баярлалаа. Энэ тоглоомыг зүгээр тоглож үзгэнсэн гэж боддог гэсэн баг. Гэтэ энийг дуусгаж чаад хоёлоо бүр хал зүзгүү. Хал зүзгүү. Сая бүр багаар ажиллаад бүр Яалч найруулагч эсрэг бид хоёр болчихлоо. За одоо болохоор яг хүүхдийн баяр гэж ярьсных. Хоёр хүүхдийн баярын хамгийн гоё дурсамжаас хавалцаач. Яг хүүхдийн баяраар чид идэг гэсэн үү? Ингээл дандаа шинэ хувцас өмсөөл гардаг гэсэн үү? Усанд ороод. Усанд ороод нэрээ шинэ хувцас өмсөөл бүр ингээ шөнө ингээд унтсан шүү дээ. Өглөө ингээ сэрэнгүүтлэх хувцас хараад нэрээ тийштэй гэж мэгэл дээ. Манай гэрхэн болохоор амар инээдтэйс юм аа нөгөө парк орно гээд. Тэгээ паркет амар хүнтэй. Тэр нэг аав ээж хоёр чинь ингээл дагуулж явж явахаар чинь аав бас нэг тухгүй байдаг ч юм уу те юм те. Тэгээ нэг паркерс ордгүйсэн. Тэгсэн чинь нэг миний ерөөсөө мартагддаг хүүхдийн баяраар манай аав миний үсмсийг ингээд самдах амар дуртай байхгүй. Ингээд нөгөө ингэж эндээ суулгаж байгаа л нам ингээд толгойг ингээл ингээд хүсийн самнаал амар хөргөн. Ээжийн үсмсийг аягүй самж өгдөг тийм. Тэгээд хүүхдүүд амар хайрладаг. Тэгснээ нөгөө хүүхдийн баяр болол бидэд паркаар орлоо. Аав ээж хоёр талд очрлоо. Хүүхдүүдээ бүх тоглоомд тоглоулна гэд. Эл тэр орч өөхөлс басна гож амар юм болж халуунд зөндөөмсаа. Тэрийг бүр ерөөсөө мартдаг. Бүр ингэж яагаад чи ингэ надаа тэр сэтгэл нь бүр амар ингэ мэдрэгдээ. Тэгээ бүр бүх чадлаараа тоглоно доо гэж бодсон тэр өдөр. Тэгээ бүгдээр тоглосон уу? Бүгдээр тоглосон. Тэгээл харийг хэлсэн. Бахан хандгаж аваад л. Одоо хүртэл би хүүхдийн баяраар аавс бэлэг авчихсан. Надад бэлэг авч өгөөрэй. Би нэхий шүү гэл. Би хүлээ шүү. Би нэхий шүү. Заавал уутаа бэлэг гэж. Ямар хөөрхий. Тэгээ манай аав бариад ирд дандаа мэддэг. Одоо энэ жил ч гэсэн би аав шүү аав гэх. Тэр үеийн гоё хамгийн гоё бүхэлсэн бохгүй танаа авчаа. Тэгээ би зүгээр чамаа ингэ нөгөө сая солонгосын нэвтрүүлэг гарахад те авч яасан. Өөрөө тамирч юм штэ. Тэгээ аав болохоор надад бол нэг тийм юм хэлээгүй ямар янз бүрийн аавда мундаг байна энэ төр гэл. Тэгээ буурлаа энэ төр болохоор хүмүүсээс ингээл юм сонсоод мэдсэн баярлалаа аавдаа гэл намайг чинь ээж бүр ингээ санаанд зовоод
Охины минь угалж аялаа. Манайс болохоор өшөө удаан бариараа десэрэ гэдэг байгаа шүү дээ тий. Охины минь угалж аялаа гэж яаж л ихнийх нь нэг юм илсэн дээр байсан болохоор чинь намайг яагаад чи мэдхгүй ингээ нэг юм тэгээ нэг юм сул дорой чи бишгээр ингээд Хүүхэд нь юм чи. тэгэл гэдэг юм уу за. Тэр юу надад амар исэн ёо. Нөө гинжлүүлчихэд явдаг. Тойрдог уу? Тий. Надад ч гэсэн амар өсөө. Ёо. Чи тэнчэнс чи хамгийн тэгтээ бүгд л хэцүүсэн баг тий. Бүгд л хэцээс. Яг нөгөө миний өөрийн орсон гэх юм бол нөгөө давдаг. Тэгээд 100 тойрог түлхдэг. Тэгээ нөгөө гүйдэг. Тэгээд гүйдэг дээр бол яг л гүйч чаа юм. Тэгээ нөгөө тал нөгөө оргил ах байгаа. Тэгээ оргил ах маань болохоор нөгөө анх удаа гүйцсэн. Тэгэл бит хоёр чи ер нь шоолол өнгөрч байгаа байхгүй. Тэндээс манай хэд бит хоёрыг шоолол бит хоёр гүгэл ингээл аюу сайн гүйцсэн байхгүй. Тэгэл яг тэр нэг юм хүч гаргадаг үе нь болохоор түлхдэг гэсэн шүү дээ. Тэн дээр бол яг л зүгээр л надад ямар ч тийм ирэх байхгүй юм шиг л мэдрэмж ерөөсөө нэг юм өмнөддөр нэг алдаа гаргаад багийнхнаа амар ингээд нөгөө тулгамдуулсан тий. Тэгэл яг үндэ манай хэд яг хожихгүй л болохгүй гэдэг дээр ингээд очсон байхгүй. Тэгэл нөгөө талдаа би одоо ингэж бодохоор баг болох юм болцсон юм биш үү гэж бодож байгаа шүү дээ. Би тэгсэн болохоор манай хэд баг хамгийн дээд тэгээд давуулаад бүх хүчийг гаргацсан юм шаа. Өөрийг амар өмөрөөд. Тэгээ нөгөө тийм үеийн дараагийн үе болохоор ерөөсөө л надад ямар ч нэг алдах ирэх байхгүй. Би ерөөс зогсохгүй. Би энэ дээр л одоо бүх хүчийг гаргана. Тэгээ орсон чи 100 тойрог бүүдэр чи тоогоо алдсан уу чи? Алдалгүй байх үү би дуурч байхгүй тоогоо тас алдсан. Тэгээ нөгөө талд дүлгэн ах оргил ах очрох тэр уруу хараад зогсож байгаа. Тоолно гэлтгсэн манай. Манай төрөл тоогоо алдсан. Тэр чи эргээл ам чи. Зогсолтгүй баг 2 цаг үү. Яа тэр явсан юм бэ те. Өдөршнийг түлхээр хөдөлгөхгүй дээ яг гуруула зэрэг түлхэхээр ингээд аваад хөдөлж байгаа байхгүй. Тэгэл бид чинь орхоог л дагж амжин ингээд тэр үед те за түлхээрээ удаарай гэл. Тэг өнгөт нь яг сонсоол яг командаар нь түлхэх үед нь түлхээл удаашраал. Тийм бас. Үнэхээр одоо их орон аав ээж илгэн садан нэр төр юу гэдэг бүх юм зүгээр л толгоон дээр ингээд ганцүрээ нэрээ бодорой Монгол улсаа бодорой. Тэгээд араас нь бас ингээд алдсан байгаа шүү дээ. Би тэрийг мэдээд ааш тэнгуут ингээд ер нь л зогсно гэдэг юм шиг толгойд орж ирэхгүй. Яаж чаал хэвтэйхэн те. Яаж чаал түлх. Тэгэл цэгэр гэрэл нь ассан чинь нөгөөдгөө баг энэ нөгөө гэрэл нь муу юм аа гэх. Ойлаад орхоо бид хоёрыг одоо ойлоо гэх. Бид хоёр бүр загснаа. Амар үснэ. Үсээ ер нь бол. Үнэхээр тэр чинь тэгээд бид нар харалтаа хэрвээ тийм Австралийн ард орчвол хасагдах гээд байгаа байхгүй юу. Тэр яг жинхнээсээ тэр чинь ерөөсөө тийм тоглоом наадгаа биш байхгүй юу. Бүр яг жинхнээсээ үлдэх юм уу, үлдэхгүй юм уу гэдгийг шийдээд байгаа болохоор тий уралдаад хинэн их яваад байгааг мэдхгүй нөхцөлд явах ч ёстой балаа юм билээ. Тэгтээ тэр ингээд нөгөө хүмүүсийн одоо хүний хийж чадах хамгийн сүүлийн юу гэдэг чинь тийм юу гарсан байдаг уу? Одоо нэг юм энийг бол хүн хийж чадна тэдэн удаа тойруулж болно гэсэн. Байгаа бэл үү. Байдаг бол бах тий. Түүнээс өштэй нэлээд хэцүү дээр нь л ингэж тавиал шалгаж байгаа даа. Ер нь л хамгийн ихний үе дээр чинь бид нар бүр зориг орцсон. Нөгөө дэлгэх ямар санд гарч ирчээд нөгөө юундаа ороод хүмүүстэй тултдаг даа ороод подолко тайлж шидсэн байлээ шүү дээ. Тэр мэрэгэж анзаарахгүй бүр тийм амар ингэ төвлөрч явсан баг. Гэтэ яалч ингээл ус их орны нэр гарч байгаа гээл. Өөр юм билээ. Үнэхээр өөр юм бил. Тэгээ давхар тэр шоу яваад байгаа шүү дээ. Тэгээ бид хийчихэн зүгээр яг л байглаараа гэдэг шиг. Үзье. Тийм та нарын би бас адид хэлжсэн. Та нарын одоо энэ гаргасан хүч чинь тий мэдээж ял тавчирсан Монголын нэр гарсан. Тэрний ард та нар Солонгост ажил хийж байгаа олон зуун мянган хүмүүст харин тийм бүр ингээд солонгосууд хайрлах, тий хүндлэх олон шалтгааныг бий болгож байгаа. Тэгээ бас надад хамгийн ингээд бүр сэтгэлд үлдсэн зүйл нь юу гэхээр манай хүүхдүүд гадаадд амьдардаг. Тэгээ ингээ монгол хэлээ сайн сураагүй байгаа. Тэгтээ би монгол гэд өөрөөрөө омгшоод монгол хэлийг ингээ сурч эхэлж гин. Монголоор ярьж эхэлж гин. Ээж аава би монгол гэд ингэж гин. Бүрнхээр баярлаа гэд. Аав ээж нараа аяг холбож байгаа юм. Тэрнээс гадна нөгөө үнэхээр дотор тэ тэр нэг унтаад исэн юмыг сэрэж өглөө гэл.
Тэгэл би тийж бүр баярлал авчиж байгаа юм шүү дээ. Би үнэхээр яг юу юм бэ те Spark-ийн мундаг байсан те. Үнээр ард нь Spark байсан те. Ард нь манай хоёр залуу байсан. Тэр хоёр бол Дэлгүүх нэрээ танд минь дүргээрэй гэх. хөөе башгүй дээ. Гага хэлсэн шүү, дамжсан шүү. Дэлгөөнөө мундаг шүү, шүтдэг шүү. Гоё шүү манай. Тэр мундаг ухаантай залуучууд, тэр мундаг хариуцлагатай залуучууд ингээд хүмүүсээ олоод холбоо тогтоогоод орё гэд манайх орё гэд тийм. Тэр чинь бид нар хараа одоо яг 6 хүн байгаа шүү дээ. Тэгээ бас давхар нөгөө манай уран нуграач цэцгэлээ ихж байгаа. Тэгээ дээрэс нь нөгөө жилүүтийн гавьяатай мөрчин те лавга мундаг лав гэрэл маань байгаа. Тэнгууд үнсний бүрээс баярлалтай ийм мундаг арын дахиад нөгөө 8 тамирчин сонгогдож байгаа шүү дээ. Тэгээ мэтэж тэр нь бол бүр нөгөө хүнд гимтэл мэмтэл авахд эхний 7 хоног цалин гэдэг л хөцөлтэйсэн. Тэгээд бас тийм амар нөгөө аюултай те. Яа тэр нөгөө зуучин физикал зуучин өмнө аюух бэртэл мэртэл гараад бас тамирчдын карьерт нөлөөлсөн юм байна. Тийм. Дуустал тэмцэн дуустал. Тийм. Тэгээд эхний 7 хоногт байж байгаа. Тэгээд тэр дундаас нь буцсан. Тэгсэн чинь нөгөө яг юу хэлэх гээд байгаа гэхээр тэр 8 тамирчин гарч ирээд би нэг 6 гэхээсээ илүү 8 гэж ярмаар байгаа байхгүй юу. Яг дүлстэл зүрхээрээ бүх юмар хамт байсан те. Би тэтэл камерын өмнө гараад байгаа болохоос шүү дээ. Тэр хэд тас баярлаа гэж хэлмээр тийм. Нөгөө талдаа тэр 8 тамирчин гарахын тулд цаана ямар их 200 тамирчин байсан. Мэдгүй л явж шít бид нар чи яг үндэ те. Хідэн хүн хаана юу гэдэг. Тэр их юмыг бас нөгөө зохион байгуулж явсан болохоор Spark Agency даах их нартай үнээр баярлалдаг тийм чинь. Хэрвээ тэд нар байгаагүй бол тий. Тэгэхээр тийш дээ өөрсдөө хөөцөлдөж очиж. Тий. Одоо ч гэсэн Монголд ирж байгаа одоо тий сая Японы багийнхан гэл ирээл тий Монголыг үзэл ингээд бүх юмыг нь Spark Agency зохион байгуулаад явж байгаа хгүй. Тэр болгоныг гоё ингээ аваа явж байгаа манай Spark-ийнхэнд би бүр бүгдээ баяр хүргэе. Яг энэ дашрамд үндэсний үйлдвэрлэгчд маань байгаа шүү дээ тий. Тэр хүмүүс маань бас ингээд манай Spark Agency руу холбогдвол тий тэр гадны хүмүүс маань ирээл бүх хүмүүст нь бид нэр дээл бэлгэлж байгаа жишээлбэл тий ингээд шинэ Монгол дээл өмсөрлөлийн явахад бас Монголыг сурчилж байгаа хөө тий. Тэгэхээр Spark-тай хамтарч ажилласаа гэж би зүгээр хувьяасаа бас үсээд байгаа хөө тий. Өөртөө холбогдоод ингээд тгий дараа нь хүмүүс ирүүл ингээ гээл тий. Дим димэндээ дээсгчэндээ гэдэг нэг гоё юм шүү дээ. Далимд нь ийм бас сувь юм аялч тий. Тэг чинь би яг боддог байхгүй ингээл сториг нь харчаал, юм ин харчаал олон хүнд үйлчилж байгаа юм байна да яа гэл тий. Өөрөө нөгөө тооцоо моцоо бүх юм мэдчихэж байгаа болохоор тиймэрхүү л юм да. Одоо физикал ярьсан чинь бас нэг тийм надад ямар гоё тий. Нэг гоё тайвшраа явчлаа. За найрлагч яах вэ? Манай ивент гэдэг чинь гарын бэлгээ өгье. Одоо ингэ бэлгээ аваад харих юм уу? Харахгүй. Захиагаад байдаг байгаа шүү. Энэ гоёгод ямар гоё царайлаг уудмал юу юм бэ? Тийм тэгээд энэ нөгөө гарын дор гялс гэдэг ураатай сильверийн готлаарчилгааны бүтээгдэхүүнүүд байгаа. Ямар гоё. Чипүүзээ явгаа. Тэгээд тийм энэ хараа нян устгагч одоо ингээл хөлөрн хөлтэй гутал тэгээ орой ингээ гутлаад дайлал энийг энэ ингээ хоёр талаас цацардаг. Тэгээ бас гоё үнэртэй. Тэгээд ингээд төвлөж бай, бүүцэж бай. Ингээд дараад ингээд ийшээ цацагдаад, ийшээ цацагдаад. Тэгээд чинь чамааг амарч яхад чиний гутлыг цэвэрлж ин татрахын янгийн. Гутал минь бас амарч яхаа нэ. Чинь жаргаж байна. Тэгээд гоё. энийг би бол дезодорант гэдэг аахгүй юу? Энэ бас нөгөө гутлыг хамгаалдаг. Ингээд гадар ингээд цацчихаар. Энэ хараа энэ чиний бүүцийг угаана. Арьс даав ямар ч материалыг угаач цэвэрлдэг. Тэгээ өөрөө хөөрхөн юм цэвэрлэгчтэйгээ энэ ингээд шүшээл чиний пүзэг аюу гоё. Порлан миний цамц шиг юм биш тэгээ. Тийм биш. Айгу хөөрхөн юм. За мэдээж ингээд гутлын ингээд бүх юмнууд байна. Тэгээд нөгөө салонд өөхөн гээл цаг алдаад ч юм уу ингээд явж байгаараа ингээд гэс гутлаа цэвэрлээд арай олон гутлаа ингээд цэвэрлээд тавьчвал өглөө өмсөө явахад гоё гуталтай гоё ажил хийн. Ямар гоё юм бэ. Баярлаа. Тийм тэгээ мундаг шүү. Гарын дор гялс сильвер гэд. Залуучуудыг дэмжиж байгаа сильвертэй бас баярлалаа. Тийм ээ найруулагч. Тэгэхээр энэ дээр яасан манай өмнөх дугаар дээр бас сильвер ивент хийсэн шүү дээ. Гутлаачаад тэрэн дээр нэг комент ирсэн шүү. Гутал цагаалтаад байна гинэ. Гэтэ яг та хэд анхаараарай гэж би хувийнхаа зүгээс мэдээлэл өгье. Энд дээр хөөсөө дутуу цэвэрлэхээр гутал загалнаа. Тэгэхээр хөөсөө сайн арилгах юм бол гутал маань загалтахгүй байх нэ гэдгийг мэдчихэж. Бас хэрэглээд байна те хүмүүс хараа хэрэглээд. Тэгээ мэддэг хүмүүс нь байдаг. Оо аштай удаа. Би бас загалжуулахаас өмнө арчаа тавьчтэй. Сайн арчаа тавьчих. Чистээ пүүзээс цэвэрлж өгнө. Цэвэрлэн штэ. Гэтэ манай Монголд бас шороотой тэгээ. Тийм хамгийн хэрэгтэй юм штэ монголч те. Машинтай явж ижил миний пүүз мөзийн өнгө амар болсон бичсэн ш. Тэгээ дандаа цагааныг өмсдөг ч гэлгүй.
Амжилт амархан ирдэггүй. Өдөр бүрийн хичээл зүтгэл тууштай байхыг шаарддаг. Бэлтгэл дуустаа гэд анхаарал дуусгахгүй. Бэлтгэлийн дараа харчилгаа амжилтын нэг хэсэг. Silver гарын дор гэлс. Их чинь болохоор нөгөө оруулж ирдэг гэдээсэн шүү дээ. Сая гутлын арчилгаа өгсөн бол одоо үс арчилгааны бүтээгдэхүүн. Хувьсаа бэлгэлээ. Наа бүр арчлаа дуусгах. Энэ хөөрхөн чинь нөгөө цүгэндээ хийгээд спорт цүгэндээ хийгээд нэг усмсанд орох бэлтгэлийн дараа тий ийм аяллаа хөөрхөн тостойгоо өсний тост. Одоо яг хэрэг болсон. Бид чинь нөгөө нэг бич болуулаад бас чигшээ багт яваад байгаа байхгүй. Тэнгууд нөгөө илсээр ингээл тоглолцонд зүгс хамаагүй илс болчт юм лээ. Тэгээл тоглолт дуусаад шууд гадаад нөгөө нэмэх 30 тусан дараа. Тэгээ чи энийг ингээд тритменттэй шампунтай ангижруулагч тритменттэй тэгээ шампунтай тэгээд энэ тосоо 2 угаагаал нэг хэрэглээд байгаа. За угаасныхаа дараа ингээд тэгээд энэ хөөрхөн браш вэ зүрхэн монголчууд бүгд хайртай шүү. Үсээ явахт ингээд хөөрхөн хуухай. Энэ болохоор үсний маск. Одоо чи үсээ ингээд гоё шарлуулад байгаа шүү дээ тий. Тэгэхээр үсээ чинь гимтлээс ингээд үсээ чи аюу гоё намирсан гоё болгон цаа энэ марожноос санааг нь авчихсан. Яг чи ингээд хар нэг юм гоё мөхөлт итгэж байгаа юм шиг зэ гараад аваад үснэ амир. За харж байгаа тийм. Тийм бодолтой үснэх шүү дээ нэрээ. Баярлаа. Манай энэ спонсороор жүжигчийн эмэгтэй оруулж ирдэг. Тийм манайхан тэгээд байгаа шүү дээ. Минийхийг тэгж жүжигчийн эмэгтэй айгуу царайлаг бах тий. Царайлаг. Тийм. Айгуу хөөрхөн. Би яг тэгж мэдрээд байна. Хантаа гэж мэгдсэн явж өгсөн. За захиаг унших уу? За. Тэст айгуу би мөнхээр их бодсон гэх. Тэгсэн юм уу? Тий. Захиа бичиж чинь бас гоё ирнэсээ. Наа энэ нөгөө За 29 настай амбармад бичсэн. Нэг жүжигчин хүүхэн бичсэн гэсэн. тэр хүр. Харин ингээ хүүхэн наацсан баярлалаа манайхаа. Мяу бар. Манай залуучууд гоё бүтээлч шүү. Тийм захиа битээр ингээ задлж мадлаг ямар удсан юм бэ? Японд ч нөө бид нэр хоорондоо захиа аяг солилцдог. За яа тэгэхээр нөгөө японочууд ч ингэж хүний нүд рүү хараад юмаа ярихтаа аяг судал гэх юм уу? Шууд би ингээд тэгээд нэг хэлж чаддгүй. Тэгээд ингээд захиан дээр ингээд бичээд өгчдөг. Тэгээд талархах сэтгэлээ ч гэсэн эсвэл одоо нууцлаарай ч юм уу те ингээд харилцааг нэг сайжруулах санааш. Тэгээд бүр Японд ингээд нөгөө захиан махаа нугалдаг янз бүрийн трендүүд байдаг. Айгу хөөрхөн нуглаад ингээд өгчдөг. Ингээд юмны завсар хавчуулаа ингээд өгчдөг. Надад бүр тийм уут дүрэн захианууд заримдаа уншихаар айгу гоё. тийм шүү дээ дахин тий. Өгөн дуртаараа би төрүүлээд уншчихоо. За. За хөөх юм чаг 50 настай гэж төсөөлсөн чи. Юу нэ? За уншаа. Хөөх юм бэ? Бас ингэж чараа сайн уу 50 настай андаа гэснэ ямар эвгүй юм бэ гэд хаалтанд дурыг. За андаа гэж миний үг биш ээ. Баяраа тэгж байсан да хандаа андаа гэд яагав прожект 499 мянга дархны 12-6 ангийн галзуу Ацтай одтой хүүхдүүд байсан да санаж байгаа үстэй. Одоо 50 тайм чи мартсан байгаа шүү дээ. Сануулж шүү дээ. За тэр ч яах вэ? Өөрийнхөө нь эрүүлэнх задгай сэтгэж хүсснээрээ тэлж амьдарч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна өө. Намайг аль хавьд яаж явааг сайн мэдэж байгаа үсттэй. Бодож шоолоогүй биз хахаха гэнэ. Та гихүү чи гихүү гэнэ. Өөр арай их цан суугаад зарчмын зээч үгүй хачин анаа болчихсон юм биш үсттэй. Одоо хамгийн гоё хэсэг явах чинь бас нэг гоё хэсэг явах чинь. Хүн баян байж болноо. Ямар гоё юм бэ? Дэнэг байж болохгүй шүү. Дэнэг гэж байгаа байхгүй. Дэнэг байж болохгүй шүү. Ха. Яг одоо юу фильм Дундармаа гэгчтэй хамт зураг авалтанд орж байна. Чи хаяа өөрийгөө том юм яриад сууж байгааг хараад өхөөрдөж байгаарэ. Гиснээс баг ичээд үзэхгүй ч байхаа да. Ха. Чи өөрийгөө ингээ харахаас ичт юм уу?
Тийштэй үүсч чаддгүй маа. Би чи Тийм үү? Гэхдээ би ч гэсэн тэтгэлтэй. зон тайвширж байгаад энэ дугаар муугаар үзтээ тэгэхгүй батар. Хичээд идэв юм. Тамирчин хүн медаль хүзүүндээ өлгөхийн тулд хэдэн жил өвдөгтөөгөө ганцаараа тэмцдэг юм байна гинэ. Алдаа оноо, хожигдол, уналт босолт бүгдийг дотроо шингээгээд өнөөдрийн хандаа болсон шүү дээ. Спортод талархъя. Стол тамирчин үнэ гоё үг байна да. Өнөөдрийн бас ирээдүйн чамайг бүтээлсэн хамт олондоо талархъя. Заримдаа хүмүүс гүтгэн, буруугаар ойлгоно, тэр бүрт гомдоод үлдэхгүй байх бас л том чанар юм байна. Гэхдээ чи тэр бүхэнд хатуурч хүн чанараа алдаагүй байгаа гэдэгт итгэж байна гэж. Дэлхийн олимпийн медальтай аав өвөөгийнхөө нэрийг авч явна гэдэг амаргүй хэрнээ сайхан хариуцлага. Хорлоогийн, Баян мөнхийн, Ган догтгийн Ханд сүрэн гэдэг нэрээ тайван бат авч явж байгаадаа би баяртай байгаа гэж. Баян мөнх аваргын Ган догтох гардын волейболын спортын мастер Ханд сүрэн. Сая цолнуудыг би хэлсэн шүү. Тэгэд жинхэнэ спортын үе данцсан гэрүүл. Тэгээ дандаа өөрийнхөө байгаа салбартаа гоё амжилтыг гаргачихсан. Ийм гэр бүл бас ховор шүү. Сэтгэлхөдлөлчлээ. Гэхдээ болоогүй зорьсон зүйл байна шүү хөө. Хүсэл зорилгодоо хүрч хайраар бэлхэж яваад чамайг төсөөлөхөөр сэтгэл сэрэгдэг шүү. Баярлалаа. Хайрлсан хүн бүхэн чинь чамайг хайрлаж хүндлэхгүй гэдгийг ойлгосон болохоор өдийн насандаа чи бүр том зүрхтэй болчихсон байгаа ах та. Тэгдэж шүү дээ. Зүгээрээ хайрлаад л суралцаад л байгаарай. Хийсэн бүхэндээ харамсдаггүй занд чинь би дуртай. Дөнгөж сая ирлэгцэн илт шиг шийдэмгий гэхдээ зөөлөн хിവэр байгаарай. Дөнгөж сая ирлэгцэн илт гэж байгаа байхгүй юу? Шийдэмгий гэхдээ зөөлөн хിവэр байгаарай. Бусдын төлөө санаа тавьдаг хэрнээ өөрийгөө хайрладаг зангаа бүү гээгээрээ. Сайхан хайр байдаг гэдэгт итгэсээр байгаа болохоор тэр хайртайгаа учирсан биз дээ те. Эрхлээд хүнээ байж байгаа байх та. Бүр хүн биш болсон байх юм шиг чи эрхийн балаа болсон. Хүмүүс харуул болоороо тэгээд нялуураад байваа хаа гинэ. 50 is Netflix. За очиж явна ирээдүйн минь. Шийдэмгий явах нь дээ чи. Наа чиг дажгүй бичдэг охин биш үү? Үгүй үнэхээр гоё бичсэн байна. Тэгээд ингээл энэ захианаас би хандааг ингээд яасан их төвчээр тэг ямар их зорилгын төлөө ямар гоё явж байгаа юм бэ гэж харж байна. 50 настай үедээ бол энэ чигээрээ явах чинь энэс илүү бүхэнд биелсэн. Тийш гоё гэж бодлоо. Тий, чи тэгэд нөгөө 3 хүүхдээ бичээгүй шүү дээ. Тэгээд бас 4-5 жоох юм билүү. Чи би бас тоо 50-гүй маа гэж. Химжээд явах уу гэж бодоо. Жинхэнэ тамирчны захиа. Тамирчдыг би бол бас айгүй хүндэлдэг шүү дээ. Хайрладаг. Бас хаяа өрөвддөг. Тэ. Заримдаа өрөвднөө өөрийгөө. Тийш дээ ингээл зүтгэлтэй ингээл. Гэтэ ямар ч тэмцээн үзсэн яг нөгөө билаа ингээд огшоод иддэг. Японд чинь би 8 жил тасралтгүй амьдраад дунд нь бэртэл гэмтлүүд бас авч байгаа шүү дээ. Тэгэл яг тэмцээн болохчих чи хуруугаа угалчин. Яг тэмцээн болох чих чи ингээл арьсаа яраа хийчин. 15 үед л тавиулаад. Манай коуч над руу ингээл бүр яг ойлгож байгаа юм чи царай. Анчаа ингээл амар өвдөж байгаас тэгэл яа. Багшийн царай мэрэг санчлаа гэхгүй. Тэгэл тоглоно үстэй. Тэгэл оёдлоо тавиулаад гадуур нь хамгаалт нь алгаал тоглоол. Бас яг мэрэгжлийн төвшөнд ийм хурдтай, хүчний бэлтгэл хийдэг тэр мэрэгжлийн төвшөнд тоглохоор бөмбөг бүр яг их бууны юм юу шиг орж ирдэг байхгүй. Хамгаалж болох lump гээл амар юм хүнд бөмбөг орж ирдэг. Тэгэл хаалт малтанд би чинь гараа ингэж задлж илаа, шүрмсийн таслал зарим мэрэгжлийн тамирчид ингээл хуруун зад явцдаг ч юм уу. Тийм юмнууд авих байхгүй л л чинь тэгэл агаар дээр бөмбөгний эсрэг тэгэл өдөөдсө харалтаал яг slow motion болж байгаа юм чинь. Бөмбөг хурдан яваад байгаа хэрнээсээ яг тамирчид бол бүр ингээ удаашруулж хардаг тэрийг. Очоод яг ингээл барингот гар ингээл аваа ивчих чад. Ёо.
Тэгээ хугархаа ураатай би 2 өдөр тавилжсэн байхгүй. Цохих болгонд өвч юм чи. Ингээд бооцсон. Тэгээ нөгөө боолын юмс авахгүй. Авчвал ингээд пимбил хавдчихна. Тэг ингээд бооцсон. Тэгэл бөмбөг цохих болгонд ингэн нь хаалтанд бөмбөг хүрх болгонд ингэн нь. Яа тэгэл хэрвээ би тэр өдөр амарчвал тэгэл замаар орох гэдэг юм чи. Тэгэл нөгөө айгүйхэн боддоо ш дасгал хийж таартлаа. Би чи ингээ Монгол шигшээгийн тамирчин болсон байгаа шүү те. Монгол тамирчид гэж харж байгаа шүү те. Чин хандаа гэж харахгүй байгаа гэл өөрийгөө тэгж хурцлаад бүр гэл яг 1 секунд ингээл бүр яг нөгөө төсвөр зааж юм чи. Ингээл янз бүрийн эзний дасгал масгал юм хүн дасгалууд хийн 30 минут тасралтгүй дасгал масгал хийн 30 бүгд ихнээс ингээл унаал явж явна. Дотроо тийсэн шүү гэл. Тэгжиж хүлэн зөвшөөрөгдөж гараанд ингэж нөгөө бардам гарч ирж тавлж аахгүй. Тэгэхгүй бол нөгөө гадаад хэрэл баг гарчд юм уу те ингээл хил амайг их байдаг. Бас тийм аюух байдаг. Тэгэл одоо өвдөж мөвдөхтэй ингээл надад яар санаа төрөх ирэх байхгүй. Одоо манай клуб дээр жишээлбэл халуурах юм бол шууд гэрлүүн ингээд амраачдаг. Тэгээ нэг 2-3 хоног амарчих шууд ингээл бие сулраал жимэн алдаал аюу хурдан форм ингээд ажичдаг. Тэр чинь бид өдөр болго ингээл арьсаа хэмжүүлээл нэг фермийн нөгөө уралдааны адуу яаж юм шиг ингээл хэмжүүлдэг. Тэгэл тэгж жагаал нэг өдөр халуурахад гараанд гарах бэлчихсэн. Тэр нэг юуны бидэд Азийн клубүүдийн аврагт ордог баха. Яг амар чухал тоглолт. Тэгээ би үсрээд бүр ингээд амар формтой тахгүй. Торлоо бүр ингэж гарч ир. Тэгсэн чинь нөгөө нүд рүү бөмбөг оноод. Тэгээ ингээд яг оноол миний энэ бүр нүдэнд яг бөмбөг хурж мэдрэгдээд. Бүр яг энэ цагаанд нь тэгсэн чинь ингээд линз дайлах шиг басна. Биш харамуутай болохоор линз зүүдэг. Тэгэл бөмбөг яваал өгсөн. Тэгэл бууж ирэл онцсон юм чи ингээд нулимс гараад хүн уйлжтэй нүдэнд ингээд юм амарч. Тэгэл ингээд бууж ирэл нөгөө шүүгч рүүгээ ингээд ингэсэн чинь нүдээ нисэн чинь ингээд тал харагдахгүй. Яа би тэгэл ингээд сохорчтой юм хата гэж бодсон. Бүр ингээд яг нүдний яг эндээс энэ бүх юм харагдахгүй ингээд. Нүг хатар тас гэдэг шиг. Тэг ингээд тал нь харагдаад байгаа хгүй. Тэгэхээр нэг нүд чинь бүр ингэсэн байх гэсэн үг. Баруун нүдний энд ингээд дээтлэн байхгүй. Тэгээ шууд багш яасан зүгээр үг гэлтгсэн чинь багшаа ингэ харахгүй байна гэдгсэн чинь шууд солилцоонд оруулаад заминд. Тэгээ яг бүтэн тойрол 6 тойрол ирсэн чинь ингээ хараа орд юм лээ. Хүний нүдс нөгөө стресс авсан юм уу яатсан мэдгүй амар өстөг мөнгө орж ирж байгаа шүү. Тэгэл зохиолс. Тэгэл ингээл юм хараад ихсээ бурхан бумаа гэдэг. Баярлаа гэл. Тэгэл буцаал тэр чинь яах юм харчлаа боллоо багш орё гэл гэж юм чи. Тэгээ буцаар орол буцаал тоглолтод орол тоглол. Тэр бол миний бас амар сонсоход амар юм. Би бол өрөвдөж ш. Яц амар хүнд юм. Нараас өөрсдийнхөө ажлыг ч юм уу өөрсдийнхөө юм ярьж байхгүй болвол нөгөө дандаа л нөгөө ингээл бэлэн ингээл инээгээ ч юм уу ингээждэг болохоор нөгөө ард ямар их төсвөр тавьчээр те хүүхдүүд ч гэсэн одоо волейболчин болъё гэж бодож байгаа хүүхдүүд үзэж байгаа ш. Тэ тэгэхэд би энэ төвчээртэй ах стан байна. Би энэ хин байна гэл ингээл бодож байгаа ш. Ер нь бол яг бэртэл авчвал тоглох нь бол буруу. Ер нь бол буруу. Шууд тэр дороод спорт хийхээ зогсоогоод анхны төсөлмж аваад явах ёстой. Гэхдээ тэнд нэг юм нэг давагдчихгүй юм яваад байгаа давхар. Тийм байна. Тэрийг л одоо нөгөө тамирчууны төсвөр мэсвэрлэл гэдэг баг гэж би бодоод байгаа. Тэгэл маш олон өрсөлдөөн болж байгаа. Тийм юм гэдэг. Захиа унших гэжсэн аа бүр. За миний захиаг. За тий 29 настай байсан үе бодсон. За та өөрөө бичсэн тий? Тий. За. Би нэг гоёор цоглоор унших уу? Тэгэж. Сая жоохон ямарчлаа. Сайн байна уу? 29-тэй бүсгүй минь. 30 нас хүрнэ гээд нэг их эморог үзтээ. Гой нас шүү. Мэдээж хаяа дараагийн төлөвлөгөө яах вэ? Би яг зөв явж гэнэ үү гэж боддгийг чинь би мэдчихэв. Санаж байна. Гэхдээ яг одоо хийж байгаа ажлуудаа л хичээгээд сайн хий. Чиний төсөөлөд байсан ирээдүй чинь миний өнөөдөр болчихсон явж байна. Яасан өөртөө хилээд байгаа юм шиг ямар гоё өгнөд үү. Тэгээд ойлгосон нэг зүйлээ. Ирээдүйг том юм бодож биш, өнөөдрийн урдах ажлаа чанартай хийхээр бүтээдэг юм байна. Ажлаа сайн хийх болгонд туршлага нэмэгдэн, чадвар суун, бас амьдралын ачаалал дах тэнхээ бий болдог юм байна. Би маргааш яг одоо чиний үеийн олонний хайр хүндэтгэл хүлээсэн нэг тамирчин бүсгүйтэй ярилцсан.
Тэгээд чамтайгаа харьцуулж бодлоо. Та нарын нүдэнд яг ижил зүйл байдаг юм байна. Өөрсдөөсөө илүү өөрийгөө бий болгох гэж байгаа гэрэл. Бас өөртөө итгэлтэй байдал гээд ижил зүйл их байна. Энэ захиаг бас чамтай минь чацуу гайхалтай эмэгтэй уншиж байгаа гэд боддоо. Та хоёртоо амжилт хүсье. Ер нь 29-д бүх бүсгүйчүүдэд төсөл мөрөөдөл нь биелгээ гэж өрөөе гинэ. За, сайхан болж байна. Миний 50 нас бол гэрэлтэй байгаа юм байна өө. Яста гэрэлтэй байгаа юм байна гэж. Гэрэлцүүлээд гэлээ. Захиа унших аягүй гоё юм аа. 29 настай гээл яана 30 хүртлээ штэ гээл явжсэн чи одоо хөөст 52 хүрчихлээ штэ гээл. Тэ? Надад бас нэг тийм нас амар чухал биш юм санагдав шүү юм аа. Би өөрөө яг нөгөө Gen Z болохоор ч юм уу нэг арай нэг өөр юмыг арай ухаалгаар хараад дим үү. Сая Gen Z реклам явуулсан уу? Ямар гөргий. Сая Gen Z реклам явуулсан уу? Яг үнэн бодит реклам. Та нар нийлж энэ мөнгө төлөөрөө сая рекламтлаа шүү. Gen Z нараа гэж нийт Gen Z нарт хандаж хэлэхэд бид чинь бас айгүй тийм юу штэ. Мэдрэмжтэй бас айгүй дэжгүй юм шиг санагдаад байж надад ер нь нэг тийм би одоо ярилцах тусан та нарыг бүр шүтээд байгаа ш. Gen Z нарыг болж байна. Нэг гоё юм ирсэн штэ тэ. Gen Z нар машинд мөнгө төлдөг, тоглолтод мөнгө төлдөг гэд нөгөө тоглолт үзэж ингэж гоё кайф авдаг тий. Гоё аймт хөгжим сонсож кайф авдаг. Дуртай юмаа хийж ингэж кайф авдаг. Тэр нь надад үнэхээр таалагдаад байна. Тий. Яг миний хувьд юм уу? Gen Z бүгд гэж бодд юм сайн мэдэхгүй. Гэхдээ мөнгө байгаа штэ тий хүнд. Мөнгө төгрөг тий доллар юу ч тий. Мөнгө байгаа. Тэнгуү тэрнгээр юу худалдаж авах нь надад аягүй чухал санагдаад байдаг. Хүмүүс бол мөнгө байж л энэ тий. За нэг байдаг мөнгө байна тий. Тэрийг яаж юунд зарцуулах вэ гэдэг нь амар сайн. Одоо жишээлбэл хүмүүс ийжтэй цагийг худалдаж авч болохгүй ч юм уу. Би бол цаг, аз жаргал, сургамж, хичээл бүгдийг мөнгөөр худалдаж авч болно гэж боддог байхгүй. Яагаад тэгэхээр хэрвээ би ямар нэг юмд 30 цаг зарцуулах байсан бол мөнгө төгрөг төлөөд тий тэрэнд 3 цаг зарцуулж хийх боломжтой байхгүй. Тэр гаргалгааг тархиа ингээ ажилуулад гаргачих юм бол ямар их чөлөөцөг гарч ин тийм байна. Тэгэхээр тэр бол нөгөө талаараа цагийг худалдаж авч байгаатай адилхан зүйл юм санагдаад байна надад. Тэгэхээр бас нөгөө мөнгийг аюул сайн зөв зарцуулаад, зөв хуримтлуулаад бас мөнгө сайн олох хэрэгтэй тий. Ирээдүйд юу ч хийсэн мөнгө хэрэгтэй. Тэгээ хүн өөр өөрийнхөө чаддаг юм дээр мэргэжлийн байгаад нэг нэгнээсээ тэр чадварыг худалдаж авдаг, мөнгөний төлдөг. Нэг нэгэндээ хөрөнгө оруулалт хийдэг. Тийм байл ямар гоё гэж боддог байхгүй юу? Сүүлийн үед манай хувийн компаниуд хувийн хөвчлийнхэн спортыг гоё дэмждэг болсон. Тэ? Харин тийм байгаа. Чаддаг тамирчтай гэрээ хийдэг болчооч гоё тэ. Боломж олгодог болчооч. Ингээд тэд нар маань ч гэсэн ингээд боломжтой болоод ирэнгүүтлээ өөр ажил хийхгүйгээр яг л тийм сагсантаа тэ. Яг л волейболдоо ингээд бүх чадлаа зориулаад ингээд бэлтгэлээ гэд санаа мөр юм. Харьцангуй чанартай болоод хэлэхээр ур чадвар тэр төвлөрөл нь хүртэл бүр даваа явчихж байгаа. Тэгээ Монгол хүмүүс ч өөрсдөө аюу тийм тасан цогцох чадвар бүгдэнд нь байгаа. Одоо институт дотор бүх залуучуудад байгаа. Тэрэнд бол би зээч эргэлзэж байгаагүй. Гол нь тэр хүний яг энэ дотор байгаа тэр нэг нарийн юм гаргаж ирэх, үнэлэх, сайжруулах. Одоо гадаад улс Монгол улс хоёрын ялгаа нэг тэрэн дээр байгаа байхгүй. Гадшаа онгууд тэрийг нь үлээд идэх байхгүй. Юмны хандлага, тууштай байдал, сэтгэл гаргаж байгаа байдал тэдрийг нь үлээд одоо сэтгэл гарахгүй байгаа хүн байвал сэтгэлтэйг нь ингэж үнэлж бүр тэрийг харж ингэж авдаг ч юм уу тий. Тэр чинь тэгээд бас нөгөө ялтыг авчирч тийм биз дээ. Одоо яг нөгөө Монголд байхгүй байгаа ч гээгүй л дээ. Гэхдээ ингээд нэг тийм юмнууд бол байгаад идэв юм билээ. Тэгээ одоо сайхан болж юм. Би бол Монголын ирээдүг бүр юм маш гоёор харж шүү дээ. Бүр маа залуучууд бүр юу хийж галзуурах бол тий. Бүр юу хийж тэслэх бол би бүр ингээд за тэр үед нь л хоцорчихгүйхэн шиг байж хасан тий. Дүүнэртэйгээ ойлголцоод ийм яа тийм генерашны зөрөөнд орчихгүй те ингээд шинэ үетэйгээ хөл нэглэж залхаад юу тренд болж байна. Манай дүү одоо 18 настай. Дөнгөж жолооны үлгээ авч ингээд залуу хөхтэй бас тэнгуут бидүүтэг айгүй ингээд ярилцдаг. Юу хийж чинь яаж чинь танаа үеийн яаж чинь гэл тэнгуут манай үеийнхэн нэг юм ярьдгүй штэ нэ. Бид тэр ингээд хийдэг, харуулдаг,
гэдэг ч юм. Та нар ингээд сошиал мослоо ингээд нэг юм гээл те бүгд нэг юм зургнууд нь юм хаалттай те аюу юм төлөв ийм бах ягаад гэдэг та нар гэлтэй гот би хийж байгаа юм заавал баталж харуулах шаардлагагүй гэдэг. Гэл шал өөр юм ярина. Тэгээ би бодож байгаа 18-таа би чи юу явуулсан үлээ. Тэгвэл нөгөө үе болгон дээд үеэсээ дандаа ингээд нэг өөр идэг те. Яг нэг чадвар нь гэдэг ч юм уу илүү болоод ингээл одоо маань нөхөр тгсэн штэ. Яа одоо сүлийн олиол тоглолтыг залуучууд амар хийж штэ. Тэ тэр өсрэлт юу ч гинүү те. Йоо манис үед нэг юм бол бүр гайхна гэж аахгүй тэгдэг тийм үү те. Улмал амтэн шиг болтох. Тэгээ бүр 2 м 40 см гээд ингээд торон дээгүүр ингээ харж ийн бодолтой өсөрцөн. Тэгтэж газраас одоо хичнээн өндөр өсрээд байгаа. Улмал нөгөө сайжраад байна гэж аахгүй чадвар нь те. Тэгээ одоо яг нөгөө бодит байдал юм уу миний одоогийн хийгээд байгаа зүйл би элсний хөлөөлөөр хичээлээд эхэлсэн байгаа хгүй юу. Тэгээд нөгөө талаараа бас би одоо нэг юм гаццсан юм шиг мэдрэмцүүлээ тавих аваад байгаа хгүй юу. Нэг юм нөгөө л нэг хандаа тий. Тэгээ энэ тэнд ярьслах хөр нөгөө л нэг олон улсын лиг онор гэл нөгөө л нэг юм ярьдаг шинээр ярих юм бүрээсээ байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд шинжлэх сонирхолтой байгаад байгаа юм. Тэг ингээд суралцаад шинэ юм руу ингээд өөрийгөө чаленж хийгээд тэгвэл Disney хөлөөл ороод тэр бүр шал өөр спорт байхгүй. Тэгэл бид нэр одоо жишээлбэл Монгол Disney хөлөөлийн нэг ширхэгч юм талбай байхгүй. Тэгэл тэмцээнд явна гэдэг нь бэлтгэлэх шаардлагатай шүү дээ. Тэгвэл элсэн дээрээ ч алхаагүй очиод хөл цэвэр үсрээл тэр чигтээ ингээл арьс нь хулраал бүр дасахгүй байгаа юм чинь тий. Тэгэл тийм нөхцөлд очиод ямарсан тоглоод оролцоод сая наадмын нээлтэнд бас тууг бариад тий энэ чинь ингээд амар нэр төр ирэх байхгүй. Тэгэл нөгөө талаараа ингээл буурлаа олимпиуд ингээл тууг бариад орчихсон. Тэгсэн чинь сая Азийн наадам барь явжсэн шүү дээ. Тий тэгэл би тэрийг яг ингээд зорж биш ингээд цаанаас нь ингээ хантруу ингээд тодорлоо гэлтэй гот бүр амар хүндэтгэлтэй тий. Би чадна гэл ороход яг нөхцөл дээр жоохон бэлтгэл хийчихвэл бүр яг очих гээд байгаа хгүй юу. Тэр айлын хүмүүсийг. Тэгтэл тэд нар сарын $8,000 аваад өдрийн 2 бэлтгэл хийдэг. Коучтой хоолойтой бүх хүн бэлэн гэл хэлсэн дээрээ байждаг. Тэгэл бүх тэмцээнүүдэд оролцдог, иш тийшээ нисдэг байн гэдэг гэлдэг цаа. Тэнгууд бид нар одоо ингээл санхугаа яах вэ гэж зогссон. Одоо дараагийн тэмцээнд явах үгүй тодорхойгүй тэг ингээл байцангууд ингээл. Хятадд 6 сард юм уу? 6 сарын 21-нд дуусах тэмцээн байна. Тэгээ тэрний өмнө бид нэр очиж тэрэнд бэлтгэл хийх гээд одоо санхүүжилтээ яриад яваад байгаа юм. Тийм. Тэгээ бид нарт одоо нисэх зардал энэ төр ингээ хэрэгтэй. Гэтэ яг гоё нэг те ингээ зохицуулт хийвэл бас спортыг дэмжих хүмүүс байвал надад бол амар хэрэгтэй л байгаа. Тэгээд хамгийн гол нь чинь бас Монголд шинэ спорт баггүй те. Би элсний хөлөөлөл би элсний хөлөөлөл хаана болох юм болоо гэж. Тийм. Тэгээ нөгөө талдаа надад аягүй гоё таалагдсан юм болохоор элсний хөлөөлөлөөр тавлахаар хүний биехаа бүр амар гоё юм лээ. Гоё чарагддаг. Чангараад бүр ингээд. Тэгэхээр нөгөө цаагаараа бас монгол хүмүүстэй аягүй чанартай юм 100 болохоор элсний хөлөөлөл тавлаад. Би чинь ийм тэнцэн юм бодоолаа юм чинь. Яа тэнцээ би яг Бээжинд байж тарахаар байгаа зү. Та яг байж таарахаар шүү. Байж таарахаар байгаа. Тэгэхээр мөнгө төрөн бүтээд явчаасаа. Ядаж их чинь чадахгүй ч гэсэн нэг өдрийнх нь хоол молыг зохицуулаад те тэргээр тусалж мөслөө. Хоолтой. Нэг өдрийн хоолтой. Тэгмэдгүй одоо ингээд тамирчны амьдралаар амьдрах ер нь л гоё. Надад бол аюу таалагддаг. Анх орж явахдаа бол бас айцгүй л байсан байхгүй тий. Ирээдүйн хамаагүй зүгээр би тоглоно би чадна гэж орцсон те юугааж мэдгүй ур чадварч юм бийж Япон боо явцсан. Тэгээ одоо бодохоор амар том зүрхтэй. Тэгэхээр бас нөгөө одоо миний дүүнер тэр зам зүрхтэй байгаа үед нь би ч гэсэн бас нэг юм те гоё дэм болчихсон те. Зүгээр нэг миний гоё байгаагаа харуулж байгаа нь магадгүй тэр хүүхдэд те бүр би таамаг чи болох юмсан ч юм. Тэгдэг хүүхдүүд яс юмнэр ингээд боддог амар хөдөхгүй бүр ингээд гар барьснаа ингээд бүр ингээд уйлж муулаад те ингээд бүр андаа ихчээ гэл бүр ингээд гарн дээр ингэж барьж би тэгэхээр цаана ингээ эвгүй болж байгаа ч гэсэндээ амар хариуцлага мэдэрдэг байхгүй тий. Чи өөй ханд зүрэн тий. Чи зүгээр л өөрийнхөө дураар болчих болохгүй. Чи ингээд маш олон хүүхдийн ирээдүйд ингээ нөлөөлж байгаа шүү гэл. Харилцаанаас харилцаа гэлэр айгу гоё. Йой. Сараа ярьж байгаа. Доочин сараа надаа амар том урам өгчээсэн байна. Эрдэнэтийн театрт би жүжигчин болчихсон. Тэгээ Сараа ч манай нөгөө анги байхгүй. Тэгтээ би 3 жилээр төгссөн. Сараа ч болохоор 10 ороо төгснөд дараа бүр нэлээд байж байгаад орж ирсэн.
Тэгэл Сараач Монголдо бас гоё дуучин бүр ингээл хүн болгоны сонсох дуртай дуучин болчихсон. Тэгээ би Эрдэнэтийн театрт ингээ гарник дээр таарсан чинь Сараа намайг таньдаг гэж мэдээгүй. Би л Сараа гэж мэддэг. Хүүш хөөхнөө. Би нэр чамайг удаадсан хаана яван болоо гэд чи Эрдэнэтэд байгаа юм гэсэн чи тийм би Эрдэнэтийн театрт жүжигч хийж байгаа гэсэн чинь чи тийм уу чи тэгвэл ганц хоёр жүжигч чи заавал Улаанбаатар яваарай. Заавал Улаанбаатар жүжигчин болоорой. Би чамаас их юм хүлээж байгаа шүү. Нөр гоё. Дөнгөж 21 22 таа байхад тэгээ би бүр ингээд бүр баярлдгүйгээрээ баярлжсэн те бүр ингээд би өөрөөч фэний жилгүү те чи ястаа хөрхөн шүү гэд намайг тэгчихсэн шүү. Тэр чин бол өстой залуу хүүхдэд бол зүгээр амар том зүйл ахгүй юу? битгэхгүй өстой бүр ингээд хэдэн өдөр ингээд хөөрч алхах би ингээд өөрөө бүр юм явчихсан байхгүй. Танай фэн чинь 6 сарын 6-нд тоглож байна. Тийш би ч одоо фэнийг юугаа Сараага хараад за ийм болж байгаа юм байна. Ийм хувц өмсөх юм байна. Лайк, шеэр гэдэг. Бас эн чинь бас нөгөө нэг эмэгтэйчүүдийг дэмжих чинь бас энэ ахгүй юу? Тэ? Гоё уран бүтээлчд би нэгээ дэмжих. Спортын тамирчид би нэгээ дэмжих. Спорт урлагийнхан би нэгээ дэмжих гэдэг чинь энэ цөөхөн хүн амтай газар бол хамгийн гоё чанар. Ялангуяа. Тэгээ манад бол зөндөөл сүрэг юм байгаа. Ер нь бол. Тэрний оронд гоё эрэг дээр нь төвлөрөөл тий. Тэрийгэ өнгөлөөл ерөөс. Тэрийг л томруулаад байвал тэгээд алтны дэрэгдэхгүй бол шаралцалтаараа тий. Ингээл юм шүү тий. Баярлаа. Манай тэгээд зочин болж орж ирж байгаа хандаагчтай маш их баярлалаа. Хандаадаа бүр гинт нөгөө царайнд дээр хандаа дэмждэг шүү тий. Сүүлийн үг бол үнэхээр биднэрт хүсэнтэй залуучтай. Би нэр багийнхныгаа ганц магтчихдаггүй. Тий яг үргэлж өөрөөсөө их тийм итгэвтэй, зүтгэлтэй, тэгээд чадвартай. Тэгээд тэрэндээ ингээд ханц цаддаггүй. Өшөө илүү гоё юм уран бүтээлтэй шундаг. Тэгээд ингээд магтаалыг бүр гоё юм юу болгож чаддаг тий. Илүү ажилдаа нэмж чаддаг тий. Гоё байдаг тест баярдаг шүү залуучуудаа манай багийнхан мундаг шүү. Тэгэхээр мундаг баг байна уу? Сая гарч ирэхээс эхлээл зүгээрс залаа л шин. Нэг гişх газар нь дэлбээд залаа. Тэр их юм хийсэн хин хийсэн тавиа хийсэн үү? Тийч дадлаа ингээ. Хувьсаа авсан уу? Тэг ууд би чигүү шахын дэлбээ яах ингээл хамаа яваад. Одоо тийм манай нэгтлэн яг энд ингээ байхгүй нэгтлэн бас ард ингээл тооцоо моцоо бүх юм бодож байгаа шүү дээ. Тэгээ бүтэнсээ өдөр зураг мөрөг авалт ихэр амархгүй те манустрыг бичээд яаж ин гоё ясна уу? Хандаа ирсэн үү? Гэж мэгээл те зураг явуулаараа гэдэг бас айгүй хөөрх ингээд та тийм ирсэн гэлж байгаа дэлбэний мөнгө хэлж байгаа. Дэлбээ цацсан байлээ яах вэ? Хандаа ирсэн. Байгууллага дээр авчихжээ. Хандаа ирсэн. Тэгээд ингээд багийг цацсан.